За сайн байна уу? Бацхан уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн одоо өглөөний оройны өдрийн мэнд хүргье. Миний утас сачнаад бол миний хаагаад тацаа юу. За. Тэгээд байсыг л миний юм дуурайд ирч тээ. За тэгээд оройны мэнд хүргэе удаа ундах чинь үү те. Завтаа байж байгаа хүмүүс нь бүгдээр ойртоо түрээдэр өнөөдөр би амар гой сэдвэр ярих чинь. Мөнгөгүй хүн яаж амжилтанд хүрдэг юм бэ? Миллионеруудаас одоо малти миллионер саятангуудаас яаж одоо тусалцаа авч хамтарч ажиллах юм бэ гэдэг асуултууд байж болно. Бид нар мөнгөгүй учраас би мөнгөгүй учраас гэдэг хүмүүс хүлээгээд байдгийн штэ. Тэгтэл мөнгөгүй байж байгаа хүмүүс хардаггүй, мэддэггүй нууцыг би та нартай энэ лайв дээр хуваалцъя гэж бодож байна. Би дөнгөж хэдхэн хоногийн өмнө нэг гоё шагнал авсан та нар мэдж байгаа тий. Walton Masters гэдэг одоо тренинг сургалтанд яг үнэндээ $98,800 үнэлгээтэй одоо гайхалтай тэр хамтран ажиллах эрхийг би хүлээж авсан байгаа. Энэний төлөө би маш олон жил ажилласан байгаа. Тэгээд энэний шагналыг би нэгтгэд хүлээж авсан. Та нар надад хүлээж авсан имэйл бид нартай одоо юу гэдэг хамтран ажиллах ямар гоё боломж ирсэн байж байгааг та нар хүлээж авсан. Баяр хүргэсэн бүх хүмүүстээ баярлалаа гэд хэлчихье. Тэгээд мэдээж аваагүй хүмүүстээ одоо зориулаад яг энэний талаар мэдээлэл өгчээ. Тэгээ би яаж энэ мөнгийг авсан бэ? Яаж ийм амжилтыг олж аваа? Хэр багийн хүмүүсийн мэддэггүй нууцыг одоо би та нартай хуваалцаад өгье. Ялангуяа одоо бид нар мөнгөгүй байж болно. За бид нар ядуу бүр улс орноос ирсэн байж болно. Тэ? Гэтэл миллионерууд одоо малти миллионерууд саятангууд тэр бомтонгууд бид нартай хамтран ажиллах боломж яг юун дээр байд юм бэ? Яагаад бид нар тэр боломжийг олж авч чадахгүй үлдээд идэх юм бэ гэдэг сэдвээр би хэлээд өгье тэ. Бид нар их хүмүүстэй бидний одоо гол санаа зовж байгаа яг энэ асуудлыг шийдэхийн тулд би бас монголчуудад бас айгүй их ийм боломжууд гаргадаг байхгүй та нар мэдж байгаа тий. Би байсгийг л албан шалгуулдаг, байсгийг л гой шагнал уралдаан тэмцээн гой юмуд өгдөг байгаа. Тэгээ хүн мөнгөгүй гэж байгаа хүмүүсийг одоо ядууч гэсэн одоо хэцүү байж исэн ч гэсэн мөнгө төрөний хэцүү асуудалтай байж исэн ч гэсэн хамаагүй надаас зөвлөгөө аваад тусалцаа авах боломжтой болдог гэдгийг та нар мэдж байгаа тий зарим хүмүүс. Гэхдээ одоо би яах гээд байна мөнгөгүй гэж байгаа ч гэсэн ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр би мөнгөгүй юм чинь гээд ерөөсөө зөвлөгөө тусалцаа авч чадахгүй ингээ харанхуй болчихдог байхгүй. Тийм учраас тэр боломжоо би та нартай хэлээд өгье за. Хай сайн уу амар жаргалаа. Хай сайн уу дигма мандал гинэ сайн уу азаа манжа сайн уу Моника гэж байна. Сайн уу азаа манжа тий. Баасан цэрэн урнаа сайн байна уу? 9 сард сургалт байгаа юу яс байгаа. Миний бизнес гэдэг хөтөлбөр нь яг одоо энэний талаар ярьж байна. За хэдүүлээ. Тэгээд ойртод аягүй сайхан суучих. Тэгээд лов дараарай, лайк дараарай, ердийн хөрөтэй шеэр хийгээрэй. Бид нар одоо яг энэ тэтгэлэг авах ч юм уу. Одоо би ойрын хугацаанд маш гоё ийм боломжуудыг та нарт их гаргаж өгч байгаа шүү дээ, тийм. Тэр боломжуудыг бүртгэхийн тулд манай хуудсан дээр топ фэн болж хувираарай. Манай юмнуудыг маш сайн шеэрлдэг, комент өвчдөг, манай юмнуудыг монгол залуучуудад хүргэе гэсэн хүсэл эрмэлзэлтэй миний заадаг зөвлөдөг юмнууд Монголын нийгэмд ядуурл гэдэг юм уу Монголын нийгэмд хүнд нөхцөл байж байгаа хүмүүсийг амжилтанд хүрэхэд нь маш хүчтэй нөлөөлөх ёстой гэж би дотроо боддог. Би тэрний төлөө ч ажиллаж амьдардаг байгаа. Тийм учраас би та нараа ч гэсэн надад зэрэгцээд яг энэ чиглэлд хамтраасаа зүтгээсээ хөдөлмөрлөөсөө гэж хүссэндээ би цагаа зориулаад сэтгэлээ зориулаад сууж байгаа шүү. Заяа. Тэгээ би та нарт хэлээд тий өнгөрсөн нэгтгэд би нэг гайхалтай гоё мэдээ сонссон. Тэр маань юу вэ гэхээр миний хүндэлж явдаг малти миллионер 100 эдэн сая гаруй одоо жишээлбэл тэдний байгууллага юу хахад жил болго ингээд юу өсөд байгаа байхгүй. Нэг одоо бид нар 2020 он гэхэд дэлхийн entrepreneur-ууд бизнес хийж байгаа залуучуудын тоо 2 тэрбум хүрнэ. Тэ 20 он гэхэд тэгээд тэр 1 тэрбум хүнд хүрч яхад тэр 1 тэрбумны хүнийг бүгдэнд нь орон зай бэлтгээд явж байгаа миний хөндлөж явдаг, хайрлж явдаг миний ментор Рожер Джеймс Хамилтон гэж залуу байж байдаг. Тэр хүн маань одоо жишээлбэл Genius U гэдэг entrepreneur movement буюу entrepreneur-уудыг дэлхийд өөрчлөлт гаргах одоо хөгжил бий болгоход ялангуяа Монголын зах зээл дээр маш хэрэгцээтэй, маш гайхамшигтай тийм систем танилцуулдаг, бизнесийн стратеги өгдөг малти миллионер ийм залуу байгаа байхгүй. Тэгээд энэ залууг би маш олон жил одоо өөрийнхөө ментор гэж хүндэлж тэрний заасан замаар одоо заасан найз нөхдөө тэрний одоо клуб entrepreneur mastermind гэдэг сургалтууд явдаг. Бид нар
энэ бүх юм дээр нь оролцдог. Одоо би Лондонд маш олон жил мань хүний одоо клубыг одоо Лондонд одоо миллионеруудын клуб шиг юм амар гоё London Entrepreneur Social гэдэг ивентийг Монголда Улаанбаатар Entrepreneur Social гэдэг ивент болгож хувиргаад Монгол залуучуудаа ивент явуулаад эхэлсэн байгаа. Та нар тэрийг харсан бах тийм. Тэгэхээр энэ маань зүгээр нэг санамсаргүй явдал юм уу? Үгүй бас тийм биш. Яагаад гэвэл би Монгол залуучуудыг ядуурлаас гаргахын тулд Монгол хүмүүсийн амьдралыг ядуурлаас гаргахын тулд маш олон жилийг зориулаад явж байгааг та нар мэдж байгаа. Тэгээд тэр явж явах явцдаа надад хамгийн их тусалсан, хамгийн их юмыг зааж өгсөн энэ ментор Рожер Хамилтон гэдэг энэ хүнтэйгээ би Монгол залуучуудыг одоо сэтгэлгээнийхээ гарцнаас асуудлаасаа гараасаа гэдэг утгаараа тэр хүний зааж байгаа юмыг монголчуудад хүргэе гэдэг зорилтыг тавиад олон жил ажилласны маань үр дүн одоо эндээс гарч иж байгаа. Тэгэхээр би та нартай хэлсэнтэй миний тавьсан тэр зурган дээр ч гэсэн хэлж байсан тийм $98,800 үнэтэй 100% хөрөнгө оруулалтаа Балид сурах одоо Wealth Dynamic Masters гэдэг Балид сурах 100% тэтгэлгийг надад өгсөн. Тэгээд онлайнаар тэдний одоо Genius U гэдэг платформ дээр би тэдний одоо ментор хуучин байсан л та. Гэтэ одоо би тэрийгээ дараагийн түвшинд нь хүргээд манай баг асгалжуулалтын актив маань бүтэн хэмжээгээрээ тэр одоо платформ дээр 1 сая гаруй entrepreneur-ууд одоо тэнд өглөө өдөр оройгүй ажиллаа суралцаад үнэхээр гайхамшигтай бие биенийг саппорт хийдэг тэр орон зайд би Монгол залуучуудаа монгол хэл дээр монгол одоо залуучуудыг хөгжих өсөх боломжтой стратегийг оруулж ирж байгаа ийм гайхамшигтай үйл явдал болж байгаа. Гайхамшигтай үү тийм. Тэгээд энийг би болгоход яг энэ зүгээр нэг удаагийн ч юм уу санамсаргүй явдал яг үндэ биш л дээ. Би тэр хүний фан байгаад олон жил явцсан учраас үнэхээр намайг дараагийн түвшинд нь хүрэхэд за энэ охинд ингээд өгч юм байна. Энэ монголчуудад зориулаад ийм хийвэл зүгээр юм байна гэдэг юмыг бид нэр өөрөө ирэхгүй харсан учраас бид нэр энэ чиглэлээр хамтран ажиллах юм. Харин ч намайг зарим талаараа гэдэг байхгүй. Моника чи ямар амар одоо юу гэдэг боломжууд байгаад хаж яагаад удаад байгаа юм бэ? Би болохоор би бага бэлтэж байна. Би монголчуудад одоо юу гэдэг манай монголчууд яг энэ зэргийн юм хүлээж авахд одоохондоо бэлэн биш байгаа учраас энд нь зориулаад бид нар ингэж хийх хэрэгтэй байна гэж хэлээ тайлбарлаад үдийн өргөцсөн байхгүй. Тэгээд одоо яг энэ хамтран ажиллах гэдэг энэ сэдв рүүгээ бид нар ороод байгаа. Тэрний юу вэ гэхээр монгол залуучуудыг өөрсдийнхөө авиасыг төрөлхийн авиасаа яг Genius гэдэг юм. Одоо бид нар хүн болгон өөр ингэсэн онцгой авиастай шүү дээ. Хүн болгон онцгой авиастай. Гэтэл энэ хүн болгон онцгой авиастай батлаа өөрийнхөө авиасыг ашиглаж чадахгүй би юунд дуртай юм би юу чаддаг би юу ил амжилтанд хүрэх ямар чиглэлийн амжилтанд хүрэхэд надад илүү амархан байдгийг гэдэг мэдгүй байгаа учраас манай монгол залуучууд яагаад байна гэхээр төөрөд байгаа голтон төөрөд байгаа эргэлзээ яваад байгаа маш их бодлон байгаа байгаа зөрчилдөөн байгаа байгаа тэрийг ойлгохгүй байгаа учраас хийд юм хамаг юм гарцж байна хүмүүс саятан байх хувь тавилантай авиастай хүмүүс мөртлөнгөөсөө яг амьдрал дээр гараад энийгээ биелүүлээд хөгжүүлээд өөр өсөж хөгжих боломжийг бий болгож чадахгүй байхгүй манай монгол залуучууд. Тийм учраас энэ хүний зааж байгаа систем, стратеги, арга барил, тэр баялагын динамик гэдэг ямыг бид Монгол дээр оруулж ирэх гэдэг юм. Тэр нь баялаг сэтгэлгээний динамик, баялаг сэтгэлгээ сэтгэхийн тулд чи ямар авьяастай чи юу гэдгийг одоо чи хаана байгаа одоо сайтан тэр бомтон болохын төлөө чи ямар үйлчлэлээр хөгжих ёстой гэдэг системийг эдний өөрсдийнх нь хийж байгаа бүх юмнуудыг бид монгол хэл дээр хөрвүүлэх хэрэгтэй болж байгаа. Тэгээд монгол хэл дээр тэрийг танилцуулаад хуваалцах боломжтой болж байгаа. Энэ хүний бичсэн Millionaire Master Plan гэдэг ном байдаг. Бид нар тэр Millionaire Master Plan-ыг монгол хэл дээр хөрвүүлж монголчуудад зориулж өгнө. Тэгээд энийг бид нар маш бага үнээр маш бага зардлаар зохиолч эрэхтэйгээр монгол руу оруулж ирж байгаа тийм. Тэгээ энийгээ бид нар саппорт хийгээд багийн бүрдүүлээд одоо манай монголын бизнесүүд яаж юм гэхээр хамгийн том проблем яаж нөгөө ажилчид маань асуудалтай байгаа байхгүй. Бага бүрдүүлэхэд хамгийн том бизнесүүдийн хамгийн том проблем тэрэн дээр байгаа тийм. Би энийг харуулахгүй юу гэсэн чинь болдгоо. Би та нарын комментиг харчихсан надад. Тэгсэн чинь нэг юм харагдав. Харуулахгүй ах ямар гэцэн бэ? Окей. Миний компьютер гацсан. За гэхдээ компьютер яах вэ? Би түр уцаар харчихсан. Та нарын комментиг. Тэгээд энэ санааг бид нар хэлээд байгаа. Завлаж ар. Би уцаараа харж байгаа та нарын комментиг бүгд уншаад бодож байна уу? За. За яг зөв. Yes. Лог дараарай. Баярлалаа. Яа. За. Баярлалаа. Баяр үргээ гинэ. Баярлалаа. Баяраа баяр цэцэг баярлалаа. Мундаг шүү гэсэн байна. Оюнбат гайхалтай улам их амжилт хүсье Моника гинэ. Баярлалаа. Yes.
Нямка баяр congratulations гэнэ баярлалаа. And yeah, би та нартай яг энийг өгж байгаад их баяртай. Тэгээд ийм нэг юм байгаад байна л да. Чи мөнгөгүй гэж болно. Ямар ч хүн мөнгөгүй гэж болно. Гэхдээ хүн мөнгөгүй байх зүрхсэл аяг байдаг. Хөдөлмөр зориг байдаг. Баялаг хүний одоо энэ манай Рожерийн одоо зааж өгсөн нэг гайхамшигтай юм байдаг. Тэрний юу гэхээр баян болно гэж яг юу гэсэн үг юм бэ? Баян болно гэдэг чи их мөнгөтэй гэсэн үг шээ. Энэ хүн өөрийгөө баян гэдгийг мэдрэхтэй байгаа байхгүй. Хичнээн сая тэр бомыг чи одоо хичнээн саяг олж олно, хичнээн тэр бом тавиаж олно. Гэтэ тэр бомыг олсон хурд шигээ олсон шигээ олохдоо айгүй удаж олно шүү дээ. Тэрнийхээ хурдцаагаар чи алдах боломж айгүй их байдаг. Баян болох тусмаа чи энэ мөнгийг алдах шансууд нь айгүй их байна. Ягаад гэвэл чи баяжих тусмаа маш олон хүмүүс чамайг давхыг боддог. Маш олон хүмүүс чиний олсон мөнгийг идэж ууж чамаас ингэ зулгаах хүсэлтэй, ядуу сэтгэлгээтэй хүмүүс чамайг энэ тэндээс дагаж эхэлдэг. Тэгэхээр чи яах вэ? Тэ? Гэвтэл чи баян болоод байгаа атлаа чи баялаг сэтгэлгээтэй байгаа бол чи энийг яаж өөрчлөх вэ гэдэг аргаа мэддэг болдог. Тэгэхээр баян хүн баяндаа биш, баян хүн их мөнгөтэй биш, баян хүн сэтгэж чаддагтай байгаа байхгүй. Баян хүн энэс илүү их өндөр зэрэглэлт энэ хийж болдог гэдэг ямыг зааж өгöd. Их энэ бүх мөнгнүүдээ алдчихлаа гэж чи хий юм бэ? Тэгтэл баян хിവэрэ байж чадж байгаа сэтгэхүү гэдгийг Рожер надад зааж өгсөн. Тэгээд би яг тухайн үедээ бүр ингээ гайхаад өөрөө ирэхгүй баа. Чамд бол хэлэхэд амархан штэ. Маш олон хүмүүс тэгж боддог тий. Чамд бол амархан штэ. Чи бол баян юм чинь. Тий. Чи бол энэ мөнгөд ороо олоод авчих. Бид нар чадахгүй штэ. Бид нар бол ядуу штэ. Чамааг нэг Монголд нэг тийм өгөөд штэ. Ямар кино дээр нэг та бол ноёнтоо ингээ та тэнгэрийн хүн чамайг таны тэнгэрээс тад аваарчин. Бид нар бол газар ингээ хов гэл тий. Матар хав гэд идчихдэг гэдэг. Нэг тийм минутын кино гэдэг штэ. Гэтэ яг тэр шиг ядуу хүмүүс тэгж бодоод байдаг байхгүй. Баян хүмүүс гэхээр өөр хүмүүс төрсөн гэж бодоод байдаг. Энэ хүмүүс мөнгөгүй байсан ч гэсэн энэ хүмүүс баян юм чинь гэж боддог. Гэтэл яг цагаад бол энэ хүмүүс мөнгөгүй байсан ч гэсэн сэтгэл хэмжээний би хэн бэ гэдэг юм нь асар хүчтэй хөгжсөн учраас өөртөө маш итгэлтэйгээр тэр баялагын сэтгэхүйг өөртөө төлөвшүүлж чадсан учраас хэдхэн сарын дотор хэдхэн өдрийн дотор тэр олон жил зовж исэн алдсан олон жил хөдөлмөрлөд алдсан мөнгө нь байсан ч гэсэн тэрнээс илүү олон дахин өсвөж олох чадварыг олж авсан. Тэгэхээр тэгж байгаа байхгүй. Манай хин тэгжсэн. Дональд Трампын түүхийг ч гэсэн мэдэх бах олон жилийн өмнө гэхэд хичнээн саяын одоо юм байрна гэх юм. Хичнээн саяын өртөө байж исэн мөртлөөсөө сэтгэхүүн баялаг байсан учраас маш богино хугацаанд тэрийг хэд дахин үржүүлээд дийл хийгээд одоо үйл хөдлөх хөрөнгийн дийл хийгээд тэрнээсээ болоод тэр хийсэн гэрээ маань шууд амжилттай болоод хэдхэн сар 7 хоногийн дараа бизнесээ бүхэл бүтэн хөл дээр нь босгоод авсан гэдэг тийм. Стив Джобс ялгаагүй Apple гээд одоо байгууллагыг Apple-ыг нээчээд Apple-аас хөгжиж гараад явцсныхаа дараа дахиад нэг өөр юм ийсэн. Хэдхэн сарын дараа эргэж Apple-та хурж ирэхээр тэрнээсээ илүү их юм олон дахин үржүүлээд олон дахин ашигтай бизнесийг бий болгож ирсэн. Richard Branson тийм 300 гаруй бизнестэй 40 мянган бизнестэй байхад тэр олон мянган бизнесүүд олон зуун бизнесүүд байж хахад тэрэн дотроос ерөөсөө тэрэн дээрээс маш олон юм алддаг. Маш их хэмжээний мөнгө алдчихсан. Маш их хэмжээний юмыг алдаа гаргаж ирсэн. Гэхдээ алдаа гаргах тусмаа дараагийн олж байгаа бизнес нь хэдэн биллион гэдэг ингээд яригадаад байгаа хэрэг. Хэдэн сая, хэдэн биллионоор, хэдэн тэрбумаар ярьж байна. Тэгээд Richard Branson ярьж байгаа юм ч гэсэн яг тэрэн дээр байгаа байхгүй. Хэдэн хэмжээний мөнгийг олохтой болно ш. Одоо Richard Branson саяхан манай нэг найз ярьж байгаа юм. Тэгээд тэрэн дотроо тэгж байгаа байхгүй. Richard Branson Necker Island дээр ингээд яриад явж байхад яг тэр өдөр Richard Branson нэг одоо нэг дийл хийгээд нэг тэрбумыг өөрийнхөө нэг бизнесийн худалдаж аваад нэг тэрбумыг хүлээгээд дансандаа авч байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн нэг тэрбумыг авчлаа. Вау, энэ хүн баяр үргийн нэтэрээ тэ одоо би нэг дийл сайн хийчихлээ шүү дээ. Мөнгө олчлаа шүү гэж өнгөрч ийн үгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр өдөр Necker Island дээр орой хоол тэр залуучуудтай зэрэгцэд идэж суугаад ингээд ярьж байхдаа тэгж ярьж байгаа байхгүй. Нэг тэрбумыг авсан гэхэд ерөөсөө ямар ч тэр хүнд өөрчлөлт байхгүй. Яг энгийнээрээ тэгж ярьж байгаа. Нэг тэрбумын дийл авсан. Гэхдээ би хөл тэрийг худалдаж авсан хүмүүст би бас сэтгэл хангалуун биш байгаа юм. Яагаад тэрийг худалдаж авсан хүмүүс сэтгэл хангалуун биш? Би энд байж байгаа ажилчдаарээ тэр ажилчдаа яаж одоо надад итгээд орж ирсэн ажилчдаа энэ бизнесийг зараад ингээд дийлээ хийгээд явуулсныхаа дараа би энэ ажилчдаа санаа зовдог. Яагаад гэвэл тэр байгууллага худалдаж авсныхаа дараа энэ хүн ажилчдыг маань хамгаалах болов хайрлах болов гэдгийг санаа зовж байна.
гэж ярьж байгаа байхгүй. Гэтэл яг цагаад бол хэдэн сая төгрөг олж байгаа даа биш. Тэр бумын би энийг ингээд зохицуулаад энэ зах зээлийг ингэж томруулаад явж байгаа нэг хэсэг байж болно. Гэтэл яг амьдрал дээр өөрийнх нь өдөр тутмын санаа зовж байгаа яг энгийн тэр сая төгрөг байсан ч тэр бум орсон ч ороогүй ч хамаагүй энэ хүн өнөөдөр хин бэ гэдэг нь яг үнэн байгаа байхгүй. Энэ хин бэ гэхээр хүнд хайртай ажилчтай гэсэн энэ байгууллагыг яаж яах вэ? Энийг ингэж хөсөх үү? Ингэж өгвөл зүгээр юм байна гэж бодож байгаа ердийн хүн өнөөдөр нэг тэр бумыг авчиад яг ялгаагүй адилхан юу гэж ярьж байгаа юм гэхээр би энэ ажилчдаа яаж одоо илүү тогтвортой, илүү зөв байдалд нь хүргэж өгөх миний зүгээс хийж болох нь юу байна гэдэг дээр илүү анхаарал тавьж байгаа. Тэрнээс хэдэн тэр бум дансандаа орох нь сонирм шиг байна. Тэгэхээр тэр бумтын дотор яадаг вэ гэхээр хичнээн тэр бумаараа мөнгө орж ирнэ гэдэг хангалттай ойлгомжтой. Хамгийн гол нь тэдний жинхэнэ хин бэ гэдэг нь ерөөсөө улам сайжирч хувилбар улам одоо үнэхээр тэр нэг хүний гэсэн сэтгэл, хүний гэсэн хөдөлмөр юмнууд нь яг тэр момент дээр шингэсэн байгаа. Бид нар тэр утгаараа энэ мундаг хүмүүс яадаг вэ гэхээр ихэнх хүмүүс баян хүмүүсийг ховдог шунхаа тийм муу хүмүүс бизнестэй хүмүүсийг онцгүй одоо тэгдэг гэсэн хүн шулаад л үүж байгаа мөнгө л аваад эдгээр мөнгө л боддог гэж боддог. Ядуу хүмүүс яагаад ядуу үлддэг вэ гэхээр бизнес хийж байгаа хүмүүсийг хараад хатаахдаг боловч бизнес хийж байгаа хүмүүсээ суулцъя гэж боддог. Тэр хүмүүсийг хийж байгаа юмнаас би мэдэж аваад ингээд туслаад өгье гэж боддог. Тийм учраас ажилчин сэтгэлээр үздэг. Ажил хийхдээ хүний төлөө хийж байгаа юм шиг орон зайлж ажиллаа хийдэг. Үг дүнгээ гаргаж чаддаг, чанартай юм хийдэг. Бизнес нь өөрөө миллионер болох аргыг тэр хүмүүсээс суралцаад авах боломжоо олж харддаг. Ихэнх хүмүүс тийм учраас ядуу үлддэг байхгүй. Тэгэхээр аюу харамсалтай байна тий. Хүн яг адилхан боломж байгаад хүн болгон адилхан байгаад хад тэнд байж байгаа тэр бунтан одоо тий хин Ричард Брансон жишээлбэл тий бэлэн олцоод байгаа мөртлөө ард нь зүгээр хүндээс санаа зовж байгаа. Хүмүүсээ л одоо ажилчдаа би яаж сайжруулах вэ? Ажилчдынхаа ажил амьдралыг яаж явуулах вэ? Тийм учраас бид нэр энэ байгууллагатай ямар зохицуулалтаа хүргэж би энэ гэрээгээ дахиж сайжруулж ажилчдынхаа ийм нөхцөл гэдгийг одоо тий бүрдүүлж өгөх талаас нь би юу хийж болох вэ гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр байгууллага одоо бизнес гэдэг өөрөө гайхамшигтай юм хүчтэй байхгүй. Баялагын динамик гэдэг яг тэрийг хэлээд байна. Баялагын динамикийн мастер минийс одоо энэ суралцж байгаа нь Рожерийн зааж өгсөн Ричард Брансны одоо ярьж байгаа энэ жишээний дагуу яг энэ баялаг өөрчлөгдөж динамик байгаад байгаа байхгүй. Баялаг нэг хүний гараас нөгөө хүн рүү яаж хийж байгаа, энэ хооронд яаж урсаад байгаа, энэ хөдөлгөөн яаж бий болдгийг гэдэг сэтгэлгээний кодыг бид нар эвдэх хэрэгтэй байна. Манай монгол залуучууд энийг мэддэг учраас яадаг вэ гэхээр одоо тий маш ядуу амьдрал байгаа байхгүй. Монгол хүмүүс энэ сэтгэлгээг өөрийн болгоод хөгжүүлэхдээ би мөнгөгүй юм чи би тийм юм чи гэдэг өдөр тутмын жижиг юм сатаараад яагаад гэдэг одоо боломжоо алдаад байдаг байхгүй. Тэгээ би яг амьд жишээ яагаад би энийг жишээгээр ярьсан бэ гэхээр манай Рожер гэж бодоагүй те. Миний ментор одоо надад яг зааж өгсөн энэ хүн гэхээр тэтгэлэг ч юм уу янз янзын юмнууд аягүй хийдэг. Спонсорын одоо боломжууд аягүй их олгодог. Гэтэл бид нар ийм байхгүй. Маш олон хүмүүс би өөрөө ч гэсэн надад яг тэр боломжуудыг гаргаж өгж байгаа ийм боломжууд гарахад би өөрөө ингээд одоо өрсөлдөө тэр уралдаанд нь оролцоод би өөрийнхөө авах хэмжээний боломжоор оролцоод явчихдаг байхгүй. Гэхдээ надад тэрийг зааж өгөөд би өөрөө тэр боломжуудыг аваад байгаа учраас би баяжих замаа яг би мөнгөгүй гэж бодсон заримдаа тий заримдаа би мөнгө төлөөж явдаг тэр бол хамаагүй. Мөнгө төлөөж явах үед мөнгөгүйгээр би уралдаанд оролцоод төрүүлээд хожих үе болсон юм. Гэтэл энэ удаагийн $98,800 би яаж авсан бэ гэдэг нууцаа хэлээд байгаа байхгүй. Надад яг энэ аргыг зааж өгсөн. Баян хүн баялаг сэтгэлгээтэй байх юм бол баян хүнээс юм заагаад өгж байхад тэрийг нь хүлээж авах ухамсартай сэтгэлгүйтэй юм хүлээж заагаад хилээд өгж байхад тэрийг нь яг хүлээж аваад өөртөө шингээж аваад тэрнийхээ дагуу үйлдэл хийж чадж байгаа сэргэлэн хүмүүсийг хүсэж байна. Тэгээ баячууд яадаг вэ гэхээр чи мөнгөтэй байна хамаагүй, чи мөнгөгүй байна хамаагүй. Гэтэ энэ хүн яг жинхэнэ өөрийгөө ямар үнэлгээ тавьдаг, энэ өөрийгөө юу гэж үнэлдэг, ямар хүсэл мөрөөдөлтэй хүн юм бэ гэдэг маш чухал юм. Тэр хүн чинь зөв байгуул, ямар ч эго байхгүй, ямар ч дэлгүүр янзын ааш байхгүй, зүгээр зөв юм хийчихээ, зөв юм сайжруулчихээ. Ричард Брансон шиг одоо жишээ хичнээн тэр бомыг олж исэн гэсэн нөгөө хүн чанар, мөс чанар нь зөв байж ах юм бол менторууд дэмжиж аваа явчихдаг. Тэнтэй яг ялгаагүй би одоо яг энэ сурцсан аргаа монголчуудад зориулдаг гэдэг байгаа байхгүй. Би $98,800 авлаа гэхэд би энийг өөртөө зориулдаг юм биш байгаа байхгүй.
би эргүүлээд яадаг энийг багийнхандаа зориулсан, монголчуудаа улам хөгжүүлэхийн тулд дараагийн одоо арга барилуудыг олгохын тулд бүх хүмүүсийг баян болох, Монголынхоо ядуу хүмүүсийг баян болгох зорилгоор юмнууд хийв. Тэгээд надад энэ мөнгийг аваад миний амьдрал өөрчлөгдөх байхгүй. Яг би өөрчлөгдөн. Би хувь хүнийхээ зүгээс илүү жоохон тухлаг орчинд арай дайггүй студидтэй, арай дайггүй орчинтой, тэгээ арай миний үсийг самжих нэг үнэтэй л болох байх. Тэгээд болоо. Тэгээ бусдаараа бол би нэг том ялгаа байхгүй. Миний хэмбэ гэдэг яг тэгээд. Тэ. Тэгэхээр ялгаа нь юу вэ гэхээр зарим хүмүүс намайг ингээ одоо жишээ лайв дээр хийх чинь гэж намайг аяг голдсон шүү дээ. Үсээ самнаач, үсээ боогооч. Тэ. Тэгээч шүдээ яваач. Одоо юу гэдэг юм өрчлөөдсөн байна, хөгшөрсөн байна. Намайг ингээ муулаад явж байгаа хүн бол миний ярьж байгаа юмыг сонсохгүй зүгээр миний одоо нүүрэнд ямар юм байна гэж хараад байна. Тэр хүн бол сохор хүн. Би тэр хүнийг бүр ерөөсөө чи надад туслах биш өөрийгөө хохироод байна гэж хэлчихэ тий. Тэгэхээр энэ баггүй. Манай ментор ч гэсэн яг юм. Хинэн ч одоо чи Richard Branson би нүүр уулзаад зөвлөж авч ирсэн нэг клиент дээрээс ингээд ярилцаад ингээ явж хахад зүгээр Richard Branson бол ихтгэл тавьдаг юм биш байхгүй. Ихтгэл тавьдаг юм биш. Зүгээр entrepreneur business гэдэг юм. Юм ярихтаа айгүй уян байч юм шиг бодоод байгаа юм шиг айгүй тайв ярина тий. Заримдаа хүн сонсоход ямар ядаргаат ямар ойлгомжгүй юу ярьчваа гэдгийг мэдэхгүй ингээд одоо миний үсийг яриад уурлаад санаа зовоод байж байгаа хүн бол бүр Richard Branson-ыг сонсох нь их ямар ядаргаат юм байна гэж одоо хий юм байна гэж ингэж даруулцах гэдэг байхгүй тий. Гэтэл яг цагтаа энэ бүх хичнээн олон мянган дэлхийн олон сая хүмүүсийн одоо бизнес хөдөлмөр бүх юмыг өөрчлөхийн төлөө зүтгэгдсэн маш хүчтэй юм байна. Тэр хүн ихтгэл тавихын төлөө санаа зовх байна. Тэр хүн өөрийнхөө өсөн сэгсэр байна уу, яаж юм гэж хамаа алга байна. Тэр хүн зүгээр арал дээр нэг юм хөгшөө өгөн л шүү дээ. Яг үүндээ. Некер гэдэг арал дээр нэг хөгшөө өгөн чадах хэмжээгээр юмаа хийгээд ихлийд өөрчлөлт хийгээд глобал өөрчлөлтүүдийг хийгээд леженд гэдэг юм уу те энэ домогт хүн болсон байгаа байхгүй. Бизнесийн entrepreneur зах зээл дээр домогт хүн болсон. Тэрийг тэр хүн яаж хийсэн? Яаж хийсэн бэ гэвэл Necker Island дээр тэр байж байгаа тэр нэг өвгөн сексисийн үстэй өчгөр царайтай цагаан толгойтой өвгөн баг шүү дээ. Тэ? Гэтэл тэр хүн одоо Монголд байж байгаа 30 настай 40 настай янцаглаад байж байгаа пивний визэтэй залуучуудаас хамаагүй их юм бүтээж байгаа. Тэ? Тэр Монголд ингээд өөстө наадах муу Стив Джобс ч одоо үстэн яагаар үсэн гэж тийм бэлзээш гээд баг номын ч гүйцэж унших хэмжээний төвчээр өөрөөсөө гаргаж ирээгүй новшийн дурак бүдий хажууд бол Стив Джобс хүн байхгүй. Хүний амьдралын, хүний компьютерийг, хүний одоо харилцааг, хүний бизнес, одоо техник, технологийн ертөнцид яаж хүн ажиллах ёстой юм бэ гэдгийг бол бүр үнэхээр ич дээр нь үзүүлсэн байхгүй тийм. Тэгэхээр бид нар яг энийг мэдэх хэрэгтэй. Бид нар юун дээр санаа зовж байна? Энэ хүн өөрөө баяжчихтай биш, их хэмжээний мөнгө цуглуулахтай биш байгаа байхгүй. Necker Island дээр суугаад одоо тэр том арлыг худалдаад авсан, арлыг худалдаж авах болсон бүх шалтгаануудаа яагаад яасан, яаж дайггүй дийл авсан, яаж хямдхан үнээр авсан, тэрийг явахдаа анх яаж яасан, их нэртэйгээ яаж нуудалцсан бүх юм номон дээр нь дүүрэн бичсэн байгаа байхгүй. Тэгэхэд тэр хүн өөрчлөгдсөн хүн үгүй, тэр хүн ерөөсөө мөнгө хараад өөрчлөгдсөн үгүй байгаа байхгүй. Мөнгө хараад зүгээр яг мөнгөөр илүү их юм хийж болдго юм байна. За тэгвэл би энэ мөнгийг дамжуулаад 40 сая хүмүүсийн амьдрал өөрчилж болох юм байна. Өчнөө тэр бомыг нь хэрвээ би энэ тэр бомыг энэ зориулчвал дараагийн юм би болох юм байна. Та нар одоо жишээлбэл Bill Gates-ийг бас харж байгаа. Richard Branson одоо жишээл тэр бомыг авлаа гэхэд тэр Richard Branson сингхүүш өөр төрлийн бас нэг бизнесийн зах зээлийг өөрчлөх бас нэг өөр салбар руу өөр төрлийн бизнес хийгээд тэр зах зээл дээр байж байгаа өөрчлөлт хүлээлгээд байгаа бизнесийн орон зайг шинжлэх үйл ажиллагаа хийдэг байгаа байхгүй. Тэгээ харахад биднэрт ямар вэ гэхээр бизнес хийж байгаа хүмүүс одоо монголоор дуу ядуурлч юм уу бэрхшээлүүд байгаа юм гэдэг тийм. Монголоор дуу бэрхшээлүүд. Бизнесүүд өөрсдөө зүгээр мөнгө хүлээж авдаг ажил хийгээд байна гэж бодоод байгаа байхгүй. Зүгээр нэг юм ганцхан 8 хийж байгаа юм шиг хятадаар ч юм уу хятадаас ирээнэстэй дээр Оросоос одоо нөгөө Иркутскээс Ихүгээс эсвэл Оросын нэг янз янзын 8-ны одоо вагоноор яваад ганцхан шуудагаар 8 хийгээд идэгсэн шүү дээ. Ингээд хагаад тийм хийдэг 8 шиг юм бодоод байгаа байхгүй. Тэндээс нэг 50 одоо хідэн төгрөгөөр авсан юм аа нугалж индээ зардаг. Тиймээс гэхүүдээ гэж ойлгоод байгаа байхгүй нөө. Мөнгө шуурдаг хүмүүс гэж бодоод байгаа нөө. Тэр чинь амар зовж олж ирж байгаа. Тэр хүний хэрэгцээг хангаж байгаа. Энээс илүү том бид нар хэрэгтэй байгаа байхгүй. Монголд байж байгаа залуучууд яадаг гэхээр би энийгээ дуурайж хууж бизнес хийдэг байгаа байхгүй. Richard Branson надад заасан юм, Roger надад заасан юм, миний менторуудын надад заасан юм юу гэдэг вэ гэхээр хүмүүсийн хийж байгаа бизнесийг биш, хүмүүсийн хийхгүй байгаа, зориулж авахгүй байгаа юмнуудыг хий. Тэрийг надад зааж өгсөн. Тэгээд тэрийг зориулж олохын тулд тийм чиглэлийн бизнес хийж байгаа менторуудтай хамтарч ажиллаа. Тэр чиглэлийн бизнесийг одоо
хэрэгжүүлээд явж байгаа хүмүүсээс сонсож сур. Тэр хүмүүсийн бүр ингээд фэн нь одоо тэр хүмүүсийн бүх юмнуудыг одоо хүлээж аваад ойлгоод бүр шаардлагатай гэсэн юмнуудыг өөрийнхөө амьдралд нэвтрүүлээд ашиглаад яваа гэдэг санааг зааж өгсөн. Тэгэхээр би одоо яаж юм Монголын зах зээл дээр social entrepreneur гэж байна. Би бол юм заадаг хүн биш. Би хүмүүсийг ядуу амьдралаас, хэцүү амьдралаас зовлонтой ч юм уу бэрхшээлтэй байж байгаа, сонин нөхцөл байдалтай, хүнд байдалд байж байгаа, одоо сэтгэлийн хямралд байж байгаа хүмүүсийг хүртэл амжилтанд хүрэх боломж байна гэдэг итгэл найдвар олгодог юм байна. Тэгээд тэр итгэл найдварын хооронд юу гэдэг вэ? Урд нь transition гэж үү. Мөнгийг өгөөд нэг бараа хөдөлгөж аваад тэгээд заастаа чигээр 8-аад дуусаа бизнес хаахаагүй дууссан байгаа байхгүй. Гэтэл тийм биш байгаа байхгүй. Манай дасгалжуулалтын актив тэргүүрээ маш их ялгаатай. Дасгалжуулалтын актив юугаар ялгаатай вэ? Манай хөтөлбөрт орж ирсэн миний одоо надтай ажиллаад гарч байгаа хүн болон гэрэл асаад явчих шүү. Амьдралын өөрчлөлт явчихдаг. Тэр хүн өөртөө итгэл хэд дахин өсөөд ингээд цээжин бүр вау би ийм гоё чаддсан гэж тий. Би одоо л ойлгож байна Моника баярлалаа надад гэдэг ингээд бүр чин сэтгэлээсээ баярлаад миний фэн болоод миний найз нөхөд болоод манай багт дотор орж ирээ. За манай хөтөлбөрт манай багт орж ирж байгаа залуучууд бүгдээрээ миний зааж байгаа юм миний фэнүүд байж байгаад манай багт орж ирж ажилласан залуучууд. Манай хөтөлбөрт оролцсны дараа энэний чиглэлд би ажилладаг. Би энэ өөрийнхөө санаагаа өөрийнхөө ойлгосон юмаа залуучуудад заагаад би Моника намайг аваач. Би өөрийнхөө бүх цагаа илүү дутуу орой шөнө үжсэн ч хамаагүй би ажиллаад таны зааж байгаа юмнуудыг энэ залуучуудад хүргэх үү. Манай багийн залуучууд шөнө болтсон үг заримдаа бол арай гайд ачаална. Гэхдээ яг хөтөлбөр болоод бүртгэл хийгээд ингээд ирэхээр бид нар хэдэн шөнөөр манай өнгөрсөн мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөр болж байхад манай дүр шөнийн 3 болж байхад гэж байгаа хүмүүс манай Батя тэгжсэн санагдаад байна. Шөнийн 3 болж цаастаа миний утас бүр хангинаас адгүй зарим хүмүүс өнөө шөнө хаагд ингээд гисэн чи бүр ингээд намайг унтуулахгүй миний компьютер байгаа би шүнжэнгөө юу яа одоо би унтаж авахгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар болов яах унтчихтэй хүмүүс маргааш өчнө авахгүй. Уцаа унтрааж байгаа сайхан амарчдаг маргааш идэвхтэй үргэлжлүүлээд дутуу байж байгаа хүмүүс эргээд овчин авах гэж тэгжээж бид нар бодлуулалтаа дуусгаж ирсэн. Иймэрхүү жишээ гэх тээ. Тэгэхээр ийм байгаа байхгүй. Манай одоо залуучууд хэд өглөө өдөр орой шөнө болгон шөнө байсан ч хамаагүй яг өөрийгөө зориулаад ажиллахад билэн ийм гоё залуучуудыг би багтаа оруулж ирдэг. Тэр гоё залуучуудаар дамжуулж Монгол залуучуудад туслуулж байгаа байхгүй. Энийг бол би ганцаараа хийж чадахгүй. Би олон мянган монголчуудад бүгдээрээ над руу заримдаа хүмүүс манай Facebook дээр хуудсан дээр надад холбоо ичтэй би хувийн зөвлөгөө авах чатаар надад зөвлөгөө авчдаг юм шиг болоод байгаа байхгүй. Би заримдаа болохоор нөө уучлаарай чи дасгалжуулалтын цаг аваад гэрээ хийгээд авнаа гэд ингээд хэлдэг. Тэ манай залуучууд болохоор зөвлөгөө өгöd явахаар яана одоо танаа багийн админ дээр ч одоо тийм өөр хүн байж хад тест хамаг юм аяагаад онгоонд орсон гэж орж иж байгаа байхгүй. No, ялгаа байхгүй. Манай багийн залуучууд яг миний нэг тусгал гэсэн. Энэ залуучууд өөрчлөлт туслахад Монголын олон мянган хүмүүс туслахад надтай зэрэгцээд явж байгаа хүмүүс. Манай багийн залуучуудыг итгэеч. Манай багийн залуучуудад хэрэгцээтэй гэсэн туслан чимдгийг олоод авал та. Тэр хүмүүс чамд Моника амжихгүй байхад туслан гэдэг ингээд сууж хахад тэр хүмүүсийг загничаад надтай харьцсан гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тийм бүдүүлэг байж болохгүй. Тэр хүмүүст тэгж яриад ахлаа би ярихгүй гэж бодоод ингээд муу сандаадах хэрэг байхгүй. Зүгээр би чадах хэмжээгээр л явж байна. Би энэ биеийг бол хувааж чадахгүй. Тэгээд миний хийж байгаа үйлчлэгээ төлбөртэй байхаас өөрөө арга байхгүй. Манай залуучууд тэгжээж бид нар чинь цалинтай ажиллаж байгаа. Тэгжээж энэ залуучууд чинь нэг шүнжэнгөө ажилтсныхаа горыг ар гэрээ үр хүүхдээ гэрээ дээврээ нураад унчихгүйгээр төвшөнд наваа явах хэрэгтэй үстэй тий. Энэ маш энгийн тэр бизнесийн ухааныг та нар ойлгох хэрэгтэй, хөндлөх хэрэгтэй. Заавал энэтэй харилцаж ингэж яана. Оо чи тэр юм уу нэ тэрэ гэж их шаардлага ерөөсөө байхгүй за. Гэхдээ нөгөө утгаараа энэ байхгүй. Би ч гэсэн Richard Branson-ы онгоцон суухын төлөө за би заавал Richard Branson-тай уулзчих танаа онгоцон суунаа гэж даруулах хэрэггүй байхгүй. Тэг. Одоо чи Virgin Atlantic-т суудаад онгоцны тикет авахудалж авах. Тэдний тикет зарж байгаа хүнтэй тикет аваад онгоцонд нисэх байхгүй. Би одоо Virgin Balloon Service авчихсан нөгөө хиймэл тэгээ бөмбөлгөөр агарын бөмбөлгөөр нисдэг шүү дээ. Тэгээд явж байгаа тэрийг зохицуулаад явж байгаа нисгэгч нар нь бүх хүмүүс нь над амар гоё санагдаж байсан. Richard Branson-ы гар үсэгтэй ийм гоё сертификат аваад ингээд явж байгаа над амар гоёсэн. Үнэхээр баярлмаар байсан. Тэгтэл би хизээч Richard Branson өөрөө надад энэ сертификатаа гаргаж өгөх ёстой. Гартуулах ёстой гэж би ойлгож байна үгүй. Тэ. Тэгэхээр бид нар маш энгийн нэг тим байгаа. Хэрвээ би баян үнэтэй тэр хүнтэй ажилладаг тэр хүний жинхэнэ фэн байх хэрэгтэй. Тэр хүний жинхэнэ хин бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр хүний хийж байгаа зааж байгаа юмыг үнэтэй ч вэ, үнгүй ч вэ, боломжтой ч вэ бүх юмнуудыг би зориулж агаад хүлээж авах би бэлэн байгаа. Тэгэхээр тэр утгаараа
одоо би яагаад тэтгэлэг авсан гэдгийнхаа шалтгааныг одоо үргэлжлүүлээд яриад шүү дээ танарт. Та нар таалагдж байна энэ яриа. Тэ. Тэгээ амнда би өгчгөө. Тэгээд нэг иймэрхүү юмнууд болоод байна. Тэ. Тэгэхээр би амьдралдаа та нарт зориулаад өгөх гээд байгаа юм. Манай багийнхан өгөх гээд байгаа юм бол үнэхээр гайхамшигтай. Яг одоо энэ call, энэ live-ыг дуусаад энэ товчлоор байгаа ивент хийж байгаа бид нар. Тэтгэлэг авах ивентийг би зориулж байгаа. Яг энэтэйгээ холбоод би та нарт зориуд танилцуулж байгаа. Би өөрөө $98,800 авсан нууцаа яаж одоо байсан бэ гэхээр энэ хүний фан байгаад, энэ хүний юмас суралцаад, өөрийнхөө юмыг танилцуулаад авах тэтгэлэг авах 25 сая төгрөг хожих, тэтгэлэг авах азтан шалгаруулах эрхийг манай энэ миний бизнес гэдэг хөтөлбөрт мөнгө төгрөг байхгүй байж исэн ч гэсэн хаалганы ард хоцорчихгүй гэж айж байгаа бүх хүмүүстэй зориулаад өгч байгаа. Би ч гэсэн өөрөө яг тийм ахгүй заримдаа Рожертэй ажиллахад Рожер айгүй олон үнэтэй. Одоо жишээлбэл Рожерийн Mastermind хөтөлбөрт орцоход 25,000 жилийн төлбөр нь $25,000 $25,000 үнэтэй. Тэрэн дотор сураад явж байгаа хүмүүс дандаа миллионер гэж явж байна. Тэр миллионертэй найзлаад нөхөрлөө явж байгаа $25,000 үнэхээр амархан бага мөнгөгүй. Бага мөнгө. Тэгтэл би надад зүгээр одоо монголчуудаа зориулаад нэг хөтөлбөр гаргаад 2 сая төгрөг, 3 сая төгрөг надад өхөөсөө харамлаад байж байгаа хүмүүсээс хүлээж авч байгаа мөнгийг би $25,000 төлнө гэхэд амар хүндтэй байгаа байхгүй. Одоо ойлгож байна тий. Тэгээ би тэрийг 25,000 төлж чадахгүй ч гэсэн би яадаг вэ гэхээр Рожерийн жинхэнэ фан гэдгээр би харуулдаг. Би тэрнтэй хамтарч ажиллах, тэрнээс шалтгааллахгүй, өөрийнхөө зүгээс шалтгааллах бүх юмнуудыг бидний судалдаг. Би өөрөө бие дагаад өөртөө ажиллах боломжтой бүх юмнуудыг судлаад, хуваалцаад яриад тэр хүнээс сурсан юмнуудаа би өөрийнхөө хөтөлбөрийн залуучуудад ярьж гин, өөрийнхөө одоо жишээлбэл тий багийнхандаа зааж өгч гин гэдэг ингээд өчнөө гой юм байгаа байхгүй. Тэгжээж бид нар хамтдаа хөгждөг. Тэгээд би багийнхаа талаар яриад иймэрхүү юмнууд болж байгаа бид нар ийм төлөвлөлтөй байгаа гэдгийг тайлбарлаад хэлсэн чинь бид нар амар гой дуртай удаж авсан. Маш нааштайгаа удаж авсан. Ялангуяа Монголд хийж одоо entrepreneur-уудын бизнес хийж байгаа залуучуудыг тэр бүмхэн болох замд нь Моника ингэж хөдөлмөрлөд байгаа юм биш үү? За тийм учраас бид нарт энэ боломжийг олгосон байна. Тэгээд энэ боломж зөвхөн миний боломж биш байхгүй, монголчуудын боломж гэж би харж байгаа. Энэ боломж миний хүртэж авч ирсэн $98,800 гэдэг мөнгө надад ч ингээд өнгөрөх биш. Энийг ашиглаж, энэ системийг, энэ аргыг ашиглаж монгол залуучуудын амьдрал өөрчлөгдөн гэж бодохоор миний бүр сэтгэл тогтоод байгаа. Бүр хайр үйд байгаа. Тэгээд би та нартаа энэ бүхнийг зааж өгдөг миний бизнес гэдэг хөтөлбөртөө орох эрхийг нэг хүнд олгоно. 100% орох эрхийг нэг хүнд олгоно. Тэгээд 25 сая төгрөгийн үнэтэй 5 жил надтай ментор гэх энэ бол харцангуй багаас би тэр хүн надад одоо мультимиллионер одоо Рожер гэдэг энэ хүн одоо $98,800 үнэтэй бүтэн жилийн надад энэ эрхийг хамтран ажиллах эрхийг одоо боломжийг нь олгож байна. Гэтэл би тэр хүн ганцаарчилж юм уу Mastermind хөтөлбөр дээр $25,000 үнэтэй байгаа байхгүй. Гэтэл би миний бизнес гэдэг хөтөлбөрөөр 5 сая төгрөгөөр нэлээд тэгээд маш олон хүмүүсийг хамруулж туслалцуулаад манай багийнхан ингээд бүгдээрээ өглөө шөнөгүй шинэ үүр цайтал бид нар сууж ээж онлайн үзтгүүдээ хийдэг ийм ажлууд байгаа байхгүй. Тэгээ энгүүр нь асар том ялгаа байгаа. Тэгээд миний ярьж байгаа энэ 25 сая төгрөг бол маш хямд хүн. Би бараг өөрийнхөө тэр их хэмжээний мөнгийг $98,800 үнэтэй сурцсан юм аа. Энэ хөтөлбөрийн залуучуудтайгаа л хуваалцсан. Өөр хүмүүстэй хуваалцах байхгүй. Тэгэхээр та нар одоо зовлонжоор хин ойлгож байна үү? Бид нар манай монголчууд маш жижигхэн сэтгэл. Би нэг хэдхэн төгрөг байхгүй, 5 сая төгрөг, 2 сая төгрөг байхгүй гэж өөрийгөө л бодоод өөртөө санаа зовоод надад ийм хэмжээний мөнгө байхгүй, ямар амар үнэтэй юм бэ? Энэ мөнгийг би зориулж чадахгүй. Хэвээ чи өөртөө мөнгө зориулж чадахгүй бол чи хөгжихгүй. Чи өөртөө цаг зориулж чадахгүй бол чи хөгжихгүй. Чамд хүмүүс чиний амьдралыг сайхан болгох хад байхгүй шүү дээ. Би өөрөө Рожер миний амьдралыг өөрчилсөн биш байхгүй. Би өөрөө амьдралаа өөрчилж байна. Рожер надад ийм боломж олгож байгаа ч гэсэн олгохоос өмнө энэ хүн ийм боломж олгоход энэ тэтгэлгийг ч юм уу энэ боломжийг олгодог гэхэд энэ хүн энийг хэрэгжүүлээд хүний амьдрал нөлөөлж чадахгүй бол энэ хүн хэрэггүй энэ хүнтэй би ажиллахгүй шууд миллионерууд надтай ажиллахад миний халаасанд байж байгаа мөнгийг биш миний хинбэ гэдгийг танихыг хичээдэг.
тэр бунтангууд баялагын динамик одоо Wealth Dynamic Masters гэдэг юмны ичид нь яг энэ байгаа байхгүй. Баялаг сэтгхүүтэй хүн баялаг сэтгхүүтэй болохын тулд тэрнийхээ төлөө хөрөнгө оруулдаг хүмүүс маш чухал шал өөрсдөө. Нэг жоохон юм хавчганаад ингээд санаа зовоод ингээд бодоод байдаг. Энээс илүү юм хийж бүтээхийн тулд би хөгжих ёстой юм байна. Миний тарих энээс илүү сайн байх ёстой юм байна гэж бодчихдаг. Тэгэхээр яаж юм гэхээр тэр хүний гаргаж байгаа хийж байгаа ажлууд маань улам хүчтэй олон дахин хөгжөөж явчихдаг. Тийм байгаа байхгүй. Тэ? Та нар таалагдж байна уу? Таалагдж байна. Бичээрэй. Окей? Яа. Би комментод чи харъя за. Яа. Вау. Баярлалаа. Бүгдэнд. За би бүгднийг юу агаад харах за. Коммент бичиж байгаа бүх хүмүүстээ шеэр хийж байгаа бүгдэнд шеэр хийгээрэй заа. Лог дараарай. За. За баярлалаа. Тэгээ мөнх цэцэг баттогоо тэгжэн тэгээ мөнгө олох сэтгэлгээ буюу хүн чанар их чухал юм байна гэж ойлгоод байгаа штэ зүг үг яасан хэвчээ байна. Мөнх цэцгээчээсээ яа зүг ойлгосон бэ? Одгэрл тэгнэ. Хаа үнэн голыг нь олж хэлж байна. Тийм шүү бид үнэхээр сэтгэлгээгээд өөрчлөх хэрэгтэй бусдад атаархаад тэглээд байх юм уу? Амжилт гэсэн юм яг зөв. Яс бид нар атаархаад байдаг байхгүй. Хитрхийг атаархаад яг тэр хүмүүсээс суралцах ёстой юмаа суралцахгүйгээр бизнес хийдэг хүмүүсийг атаархаад бизнесээ мөнгө авах гэж юм гэвэл энэ хүн надаас мөнгө авах гэж байна. Ядуу хүмүүс мөнгө л бодоод байдаг байхгүй. Тэрнээс шинэ хүн юу зааж байгаа вэ? Юу өгж байгаа вэ? Би энэ хүний зааж байгаа энийг авчвал надад ямар хэрэгцээтэй вэ? Энийг дагаад миний өөр хүүхэд, миний гэр бүл, миний амьдрал яаж өөрчлөгдөх вэ гэдэг үн цэнийг ерөөсөй бододгүй амар нэг жижиг хэсэг байгаа байхгүй. Саятангууд тэр бунтнууд одоо Richard Branson-ыг харж хахад хичнээн тэр нэг бизнес биллионерээр зарсан бизнес нь хичнээн ажилчинтай гэлээ. Энд чинь тэр ажилчдаа санаа тавьдаг байхгүй. Ажилчдаа санаа зов. Биллион тэр бом төгрөг олж байгаа гэхэд тэр хүний авдалт нөгөө хүн чанар л байгаа байхгүй. Энэ ажилчдаа би яаж одоо энэ бизнесийг ингээд аваад явж байгаа тэрнээс тааламж авдаг энэ аз жаргалтай залуучуудыг би яаж одоо хамгаалах вэ? Тэр тохирох дэрийг би яаж хийх вэ? Надаас болоод энэ хүмүүс сэтгэлээр унахыг гэдэг нь амар чухал байгаа байхгүй. Миний хийсэн одоо энэ борлуулалт энэ дийл маань зөв байгаасаа хамтарч ажиллаж байгаа байгууллага маань зөв буруу юм гэдэг дээр нэлээд сериусны хараад байгаа байхгүй. Тэр амар чухал зүйл байна. Яа. Тунгаа Батчлан гинэ 76-г энэ сургалтанд явуулах юмсан гинэ. Yes. Баярлалаа гэсэн гинэ төрчл. За. Мөнө тэгжэн ямар гоё 30 хоногийн зөвлөмжийг их идэвхтэй уншдаг шүү гинэ. Баярлалаа. Yes. Гайхалтай уустай тий. За Эрдэнэ очир оюун эрдэнэ та гадаад байгаа байнга ажиллаж амьдарч байгаа хүмүүстээ энэ арга яаж хуваацаж яаж сурах вэ гинэ. Угаасаа миний бүх хөтөлбөрүүд бүх юмуд онлайнаар шүү дээ. Гадаадаас ч Монголоос ч хөдөөнөөс ч хааж үйж болно. Интернет байгаа. Ямби компьютертай ч бай, ямби гар утастай ч бай хамаагүй хүн орж ирж болно. За санаа зовлтгүй. Орж ирээд надтай ярилцаад манай хөтөлбөрүүдэд орж ирээд энэ тэр бундны одоо би энэ баялагын динамикийн Wealth Dynamic Master гэдэг хөтөлбөртөнд сургалтандаа Бали явах юмдаа 10 сард явахаар байгаа. Тэр хэдэн 7 хоногудаа би юу сурснаа Балигаас энэ хөтөлбөрийнхөнд хуваалцаад байхгүй. Тэгэхээр бүр гоё байгаа ч тий. Тэгээд та нар тэгээ бодохгүй. Тий? Яа, энэ дотор очихлоор бид нар яадаг вэ гэхээр аюу гоё дандаа миллионеруудтай уулздаг. Тэгээд зааж байгаа юмуд амар гоё. Би тэг үргэлжлүүлээ тарай. Балиг би Монгол бизнес хийж байгаа залуучуудыг аваачвал яах вэ? Та юу яах вэ гэсэн чи за яах вэ? Та нар ирж байгаа чи баялагын динамикийн мастера ямар ч хэсэн дуусгачих. Тэгээд хэдүүлээ энэ талын гэрээн дээр хамтран ажиллагааны гэрээн дээр жоохон зохицуулт хийгээд өгье. Тэгвэл бид нар бас хөнгөлөлтөө өгөх боломжтой. Тэгвэл танаа Монгол онцлогчид чинь илүү бага дайггүй үнээр хямдхан үнээр энэ миллионерийн сургалтанд суух гэдэг байхгүй. Гоё юу? Гоё байгаа ч тий. Та нарт лав мо байна уу? За тэгма манал тэгжэн үнэхээр мундаг эмэгтэй шүү good luck гинэ баярлаа. Гам бол тулан тэгнэ. Багт нь багтчих юмсан даа гинэ. Яс манай баг айгүй гой баг. Би үнэхээр багаараа бахархдаг. Манай багийн залуучуудад ихээр манай багт ажгаа гэдэг байгаа. Ажгаа гэдэг манай тим лидер багийн одоо багийг авч явдаг бүх залуучуудаа саппорт хийдэг залуу бүсгүй байгаа. Энэ маань одоо та нар 30 хоногт амьдралаа өөрчлөе гэж явж байгаа шүү дээ. Тэр аянд оролцож амжаагүй хүмүүс monica.com гэдэг вебсайт руу ороод имэйлээр бүртгүүлээд оролцох юм бол манай ажгаа өөрт чинь коммент өгөн туслаад дэмжиж өгөн юу болж юм болохгүй байх гэдэг гоё саппорт дэмжлэгч өгч чинь за.
манай ажгаатай танилцаад манай ажгаа яадаг вэ гэхээр юм байгаа. Би та нарт бас нэг юм ярьж өстэй. Ажгаа яг миний гараар манай бүх 3 хөтөлбөрт суралцаад өөрөө айгүй гоё хүчтэй. Яг хүний төлөөс айгүй гоё юм баггүй. Тэгээд та нар миний нүдээр Австрали гээд Facebook хуудас байгаа. Манай ажгааг өөрөөх нь явуулдаг. Миний нүдээр Австрали хуудас байгаа. Тэр хуудсан дээр орж ирээд ажгаагийн хинбэ гээд ажгаагийн хийдэг лайвыг ажгаа руу мессеж коммент бичиж болно. Гэтэ яг манай баг руу илүү хүчтэй ажил хийгээд байгаа учраас яг энэ дээр ингээд ажгаа гэдэг хүн хинбэ гэхээр үнэхээр гайхалтай маш ингенерээ хүний хайрладаг маш хүчтэй юм байгаа. Ажгааг манай багийн ажгаа байгаа. Тэгээд Алтан Заяа гэдэг байгаа. Та нар манай Facebook хуудсан дээр Алтан Заяа байна гэж бичиж байгаа бол би Заяа гэж яриад байвал манай Алтан Заяа гэсэн. Манай Алтан Заяа гэхээр та нарын бүх имэйл дээр чинь хариуцдаг. Та нарын одоо Facebook админ дээр хариуцдаг. Та нарт одоо та нар sender@monica.com гэдэг имэйл очдог шүү дээ. Тэр та нарын хүлээж авдаг имэйлийг манай Заяа өчтдөг байхгүй. Тийм байгаа. За та нар манай багт байдаг өсгөө гэж залуу гэж байгаа. Ивент дээр очихлээр өсгөө гэдэг. Аягүй их яадаг. Өсгөөд амар хайртай. Манай өсгөө яадаг вэ гэхээр Улаанбаатар entrepreneur social гэдэг ивентийг Монгол залуучуудад зориулж явуулдаг. Тэгээд бас манай YouTube дээр байгаа видео одоо тийм видеогийн найруулга яаж ингэж ажилладаг видео контент дээр маш сайн хүчтэй ажилладаг манай өсгөөгээд манай Ану гэдэг өсгөө байгаа. Тэ Ану гэдэг өсгөө маань яаж яана гэхээр юу байгаа. Ану маань ментор ажиллаж байгаа, хамтран ажиллаж байгаа. Манай аффилиатуудыг дэмжиж өгдөг, аффилиатуудаа хамтран ажиллах гэрээгээ хийдэг. Тэр байгууллагатай ингэж ажиллая гэдэг төлөвлөгөөгөө боловсруулж гадны байгууллагуудтай холбоо ороход дандаа манай Ану хийдэг. Гэрээтэй холбоотой ажлууд хийдэг. Тийм байгаа Ану. Ану маань одоо Австралид байгаа учраас удахгүй 12 сараас илүү Ану Монгол бичсэн гэсэн. Монголд очиж бүр гоё одоо Улаанбаатар entrepreneur social гэдэг ивент дээр манай Ану дээр очиод танилцах манай Ану тэр ивент дээр бас та нартайгаа уулзах бах. Тэгээд сая гэр бүлийн данаам гэдэг хөтөлбөр болсон. Тэрэн дээр манай Ану ментороор ажилласан. Тэгээд тэнд байж байгаа хөтөлбөрт оролцсон бүх залуучууд бүр Анууд бүр бишрээд вау ямар гоё ухаантай ямар гоё залуу ямар гоё охин бэ те. Үнэхээр ухамсартай үнэхээр бид нарт та нэрээ сүх гэдэг онгоот цээж онгоот нь аюу гоё зөвлөгөө өгөх юм аа. Тааста зөв хүмүүсээ сонгоч гэж ярьдаг байхгүй. Тэгээд тэрэндээ Ануудаа их баярлдаг. Манай багт бас нэг уран төгс гэдэг бүсгүй байгаа. Энэ бүсгүй маань одоо бүх манай бэрхшээлба боломж бүх юмнуудын багц санхүү нэгтлэн одоо хяналтын системийн хүргэлтийг системийг зохицуулаад явж байгаа бүсгүй байгаа. Энэ уран төгс маань сайхнаас ингээд хийсэн. Тэгээд манай багт дээр орж ирээд ингээд энэ богино хугацаанд уран төгсийг орж ирэх хооронд биднэрт асар их хэмжээний өөрчлөлт болсон. Манай бас хожуултын ахтын үйл ажиллагаанд дээр. Тэгэхэд манай уран төгс бүгднийг шүүрч аваад зохицуулаад бүгднийг зөв байранд нь оруулаад за бид нар амжихгүй зөндөө их юм болоод байгаа байхгүй. Тэгтэл бүгднийг зохицуулаад нөгөө юуны арт та нар одоо 9915 6053 гэдэг дугаараар залгаад ном захиалаач гэдэг юм уу авахад уран төгс алталтанд сууж байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн одоо бараа бүтээх хүргэлт юм уу ямар нэгэн асуудал алдаа байвал манай уран төгс туслаад дэмжиж өгч чинь. Тэгээд ерөөсөө л яг ийм их гайхамшигтай юм байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч асуудал болсон манай багийн хүмүүс залуучуудтай танилцаад мэдээ тэр юм байна юм байна гэдэг очиж манай хөтөлбөрт үйж байгаа залуучууд бүгдээрээ хөтөлбөрт оролцсон залуучууд сүнтэй манай багийн гишүүдтэй амар гоё найзууд болоо явчихдаг тий. Дараагийн хөтөлбөрт орж ирээ тэр инээгээ би энийг хошин шогоор явуулаад үргэлжлүүлээд яриад хөөрөөд ингээд яваад идэг хүмүүс болчтой тий. Тийм учраас манай багт байдаг залуучууд бүгдээрээ өөрийн гэсэн маш гоё онцлогтой, маш гоё авьяастай. Тэгээ нэг гоё гайхамшигтай нэг юм ийм баггүй яг хүнд үйлчлээ гэдэг чин сэтгэлээтэй. Элдв янзын ааш байхгүй, муухай зан гарахгүй, айгүй гоё соёлтой, айгүй гоё энгийн харилцаатай байгаагаараа маш даймонд ч хүмүүс байхгүй. Тийм учраас би тэргээр нэг хайрладаг. Тэр хүмүүс нэг баян хансаг харагдахтаа биш. Хамгийн гол нь юу байгаа байхгүй. Би багтаа хүмүүсийг оруулахдаа та нар анзаардаг тийм. Ямар ч диплом элдв юмнуудыг шалгадаг. Яагаад гэхээр энэ хүмүүс хэн бэ гэдгийг надад хэрэгтэй байхгүй. Логик ч гэсэн надаас чи аль сургуулийн аль дээд сургууль төгссөн ямар аль магистр юу асан аль улсад байж байгаа тэр юусэн хамаагүй. Би Лондонд байна, би тийм байна гэдэг сайн ойлгохдоо чи монголчуудад зориулж хийж байгаа юм. Вау, гайхалтай маа тий ямар байна? Бизнес яаж юм гэдэг нь хэлсэн байхгүй. Тэгэхээр ийм утгаараа бид нар мундаг хүмүүстэй ажиллахад тэр хүмүүсийн диплом ямар сургууль төгссөн бэ? Хаана явж энэ хүн намайг болчихгүй гэж айж байгаа бол би тэр хүнтэй харьцсан. Зөв өөрөө тэр хүний мэдээж таньж авчаад дараа нь тэр хүнтэйгээ харилцаа үүсгэж заяа. Тэр хүнийг сэжиглээд агуул тэр сэжгээ тэр чинь чиний өөрөө чи эргэлзээ авахгүй. Тэрийг зүгээр өөрөө өөртөө ажиллаад тэр хүн хаана юу хийж чадчих, юу болж, юу мэдж гэдэгтэй харилцаа сурчвал
чи тэртээ дөрөв баялаг сэтгэл чинь. Тэр хүний чиний хүссэн шаардсан юм тэр хүн чамд өгөх алба байхгүй. Чиний одоо хүсэж байгаа юмнуудыг тэр хүн гүйцэтгэх алба байхгүй. А гэхдээ магадгүй чи ажиглаад ойлгоод хэлцүү чиний горд одоо асуухаас ч гэсэн ичээд байсан юмнууд тэр хүмүүс шал өөр хөлбраар өчөд байгаа. Тэрийг нь хар. Миллионерууд яг юу юм бэ? Миллионерийн одоо би сая 25,000 төгрөгийн 25 сая төгрөгийн үнэтэй ивент одоо манай миний бизнес гэдэг хөтөлбөрт үн төлбөргүй оролцох тэтгэлийн зар тавьж танилцууллаа шүү дээ. Манай ивент дээр хурж ирээд тэр тэтгэлгийг яаж олж авах вэ гэдэг аргыг бид нэр манай өсгөө зааж өгнө танарт. А тэгээд чи энэ одоо лайвны доор байгаа линкээр ороод бүртгүүлээд тий ивент дээр хурж ирээд тавтахад шүү дээ. Маргааш нөгөөдөр 5-ын орой 18:30-ад World Wine Center гээд тэнд 12 давхарт хурж очоод манай ивентэд оролцох юм бол чи аягүй хэмсэж аав. Тэгээд энэ хэмжээгээр нь би яриад байна. Тэ? Хэрвээ чи өөрөө тэр бунтан саятан болыг чи өөртөө цаг зориулах хэрэгтэй. Чи өөртөө мөнгө зориулах хэрэгтэй. Чи өөрийнхөө хөдөлмөр хөлсийг бүх юм зориулах хэрэгтэй. Энэ бол үнэн. Бичигдээгүй хууль. А хэрвээ чи өөртөө юм зориулгүй хүний хилээд байгаа юм дээр шүүмжлээл ингээд нэг муу санаатай хүн ингээд олон юм яриад байдаг бол чамтай харьцах миллионер чамтай харьцахгүй. Тэ? Энэ бол яг бичигдээгүй хууль. Хүмүүс таньдууд хүмүүс чамайг тоохгүй бол яагаад чамайг тоох хэвтэй? Тэр бунтангууд тэр сайтангууд яагаад чамайг тоох хэвтэй? Яг үндэ тэр байхгүй тэр бичигдээгүй юм чинь байгаа байхгүй. Тэ? Би одоо Richard Branson-ыг намайг тоохгүй юм гэж гомгнох хэрэггүй байгаа байхгүй. Харин ч намайг тоогоод Necker Island дээрээс миний асуултанд хариулаад хэлцэнд нь би бүр вау тэнгэрийн өмнө гатцсан юм шиг миний бүр одоо хамаг ингээд хөс бараад баярлж байгаа байхгүй. Би бүр энд вау өнөөдөр тэгсэн штэ you made my day гэх тэ бид нар тэгдэж штэ тэ тийм л юм надад болж байгаа байхгүй. Саяхан хэд хоногийн өмнө би Tony Robbins, Dean Graziosi хоёрын mastermind хөтөлбөр дээр суугаад тэдний одоо яг тэр дуусаагүй байгаа би тэр mastermind хөтөлбөр дээр байгаа. Тэр дотор ингээд явж хахад би зүгээр comment бичээд би өөрийнхөө юу бичсэн байхгүй. Постыг бичээд Facebook group дотор тэгээд тэр group дотор 15,000 сурагч байгаа байхгүй. 15,000 хэдэн зурч амар их. Тэгээд 15,000 хүн энэ mastermind хөтөлбөр дотор суралцж байгаа. Тэгээд би тэр хүмүүсийн дотор зүгээр нэг нь л байхгүй. Тэ? Би одоо нэг миллионер гэж даруулцаад байхгүй. Тэ? Би одоо үгүй амар чанга сонгож штэ анзаарч юм тэ. Тэгээд 15,000 хүн оролцож байгаа тэр хөтөлбөр дотор би сууж ахтаа групп дотор нь өөрийнхөө постыг бичээд өөрийгөө танилцуулаад би юм байна. Tony Robbins-аас ийм юм сурсан, Dean Graziosi-аас би ийм сурлаа. Надад баярлалаа, надад ийм байлаа гэдэг нь тайлбарлаад бичээд нэрийг таг бичээд тавьсан байхгүй. Тэгсэн чинь Tony Robbins миний бичсэн постн дээр лайк дарж байгаа байхгүй. Тэгээ лайк дарсан чи би бүртээ Tony Robbins лайк дарсан. Ваа гэлстэй би орилж байгаа байхгүй. Зөвхөн тэр момент надад бүртээ амар хүчтэй би бүр багийнхандаа яриад үзүүлээ лайк дарсны бүр скриншот хийгээд ингээд дарцсан заа. Энэ Tony Robbins заа юу гэд. Тэгтэл Tony Robbins гэдэг хүн хичнээн сая хүний амьдралыг өөрчилсөн. Дэлхийд дахнаар аялдаг бүр ингээ хаалул хаан хеликоптертэй одоо хувийн онгоцтой хаа өгсөн гадраа Лондонд ирлээ бодвол Лондонд 10 хэдэн мянган хүн Tony Robbins-ыг харах гэж ирж байгаа байхгүй. Зөвхөн 10 хэдэн мянган хүн зөвхөн нэг ивент дээр тэгээ нэг хүн төлж байгаа мөнгө нь вау $1,000 хэмжигдээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр Tony Robbins гэдэг хүн намайг миний бичсэн постыг уншаад лайк дарна гэдэг чинь вау би бол станаар тэрэнд бол бүр станаар тэнгэрийн ундаг атгцсан юм шиг тийм мэдрэмж төрж байна. Тэгэхээр та нар бид нар өөрсдийнхөө одоо энгийн тэр оршихуй дотор тэр амьдралын хүсээд байгаа тэр пашн гал тэр хүсэл эрмэлзлээ хуваалцаад тэр мундаг миллионеруудтай хамтарч ажиллая тэр хүмүүсээс суралцыг бид нар хамбал буюу даруухан байх хэрэгтэй. Бид нар эго байхгүйгээр үнэхээр суралцын мэдээ гэдэг юм хадлаа өөрөө өөрийнхөө төлөө чи яаж ч явж исэн хамаа авахгүй мөнгөгүй яж болно. Гэтэ үнэхээр үнэнч бид нар амьдрах хэрэгтэй байхгүй. Өөртөө үнэнч хүн үнэнч те өөрийнхөө хийж байгаа одоо те чадах бүх юмнаа зориулаад ирэхлээр миллионерүүд шиг саятангууд ч магадгүй чамд жоохон юм тусвал тэдний ярьж байгаа яриа хэлж байгаа юмнуудыг нь амьдралдаа хэрэгжүүлээ сураад явж байгаа зүгээр баярлаад л үгүй заа. Тэр үед яадаг вэ гэхээр чи тэдний хэмжээний тэрийг нь суралцаад хэрэгжүүлээд юм чинь амжилттай явж байгаа бол тэр хүмүүстээ баярлаа гэж хэлээд одоо тэр хүмүүсийнхаа charity явуулдаг, спонсор явуулдаг ямар нэгэн хөтөлбөр сургалт юмнууд байдаг бол тэнд нь спонсор бий болёо гэдэг би мөнгө өгье би тэрэнд зориулъя би одоо Richard Branson-ы тэр өөрсдийнх нь entrepreneur-уудад зориулсан тийм ивентэд явуулдаг байхгүй.
Тэгээд тэрний юун дээр спонсор өдр гэдэг явахлаар би сайн дураараа тусалдаг байна. Гол нь тэр хийж штэ. Сайн дураараа бид нар нэмэж байна. Тэрэн дээр хийж байгаа менторинг одоо боломж өөр шиг адилхан чи өөр бизнесүүдийг дэмжлэг чи менторинг мэрэгчлээ юу чи дасгалжуулагч бол чи манай сайн дураараа ажиллаад манай энэ дээр хурж ирж байгаа маш олон бизнесүүдэд туслах уу гэх юм. Яс гэдэг яг өөрийнхөө самлыг өгөөд бичээд оруулжсэн байна. Тэгэхэд яаж юм тэр ивент дээр сууж хахад Richard Branson-ы гарын дор ажилладаг багийнхан залуучууд хурж ирээд тэр ивент дээр уулзалт хийгээд яриа өрнүүлээд явхад би бүр Richard Branson-тай уулзснаас илүү бас их юм сурж байгаа байхгүй. Richard Branson дэргэд байж байгаа хүн асар их гоё юм сурчаад надад хуваалцаад явж байгаад миний зүгтээ гэдэг юм чинь. Гоё. Тэ. Тэгэхээр бид нар ийм байгаа. Би зүгээр та нарын аягүй сайн мэддгээр нь Richard Branson нэтрээд нэрмэдэг да. Яг цагаад бол миний өөрийн хүндэлдэг маш олон гоё моментууд байдаг. Би тэр хүмүүсээс асар их юм сурсан. Тэрийг би өнөөдөр та нартай яриад байгаа байхгүй. Хэрвээ чи бизнес чи үнэхээр хүсье болгыг бүтээгээд манай Улаанбаатар Entrepreneur Social гэдэг ивент дээр World Wine Center дээр энэ 5 дахь өдөрт 18 цаг 30 минутанд хурж ирээд өөрийнхөө одоо millionaire сэтгэлгээ, баялаг сэтгэлгээ хөгжүүлээд яваад ороод ирээ. Манай өсгөө та нарыг хүлээж авах, би хүлээж авахгүй би Лондонд байгаа шүү дээ. Тэ. Намайг нэхэд өсгөөс. Тэнд байж байгаа манай өсгөө та нарыг хүлээгээд аван та нарт яаж одоо 25 сая төгрөг хожих итгэлэг азтан болох вэ гэдэг аргыг манай өсгөө заагаад өгнө. Манай өсгөө манай баг дотор одоо ажиллаад нэлээд хөөрхөн хүмүүсийг одоо хаана хэцүү байдаг яаж болохгүй гэдэг аягүй сайн мэддэг учраас та нарт шаардлагатай ойр зүрийн мэдгүй байгаа ч юм уу санаа зовоод эргэлзээд байдаг асуулт гэдэг юм бол нүүр учирч байгаа төсвөөс асуугаад ав. Манай уран тогсоос тэр ивент дээр байж ин уран тогстой бас уулзаа танилцаад ав тий. Ингээд манай багийн залуучуудаас тусалцаа аваад дэмжлэг аваад энэ ивент дээр суралцаад яваарай заяа. Болж гин үү? Вау, 100 хэдэн коммент ороод ирсэн шүү дээ. Нэст чалчиж өгч гин үү? Окей. За. Ажгаа тийм. Гайхалтай танаар маш их бахархаж байгаа шүү. Баярлалаа ажгаа хайртай шүү. За, жаргал сайхан сарнаад энэ маш хэрэгтэй зөвлөгөө байна. Хүмүүсийг сэрээж юм гинэ. Sunshine Moon гэж таалагдж байна. Тань тадархаад үл баруун гацсан үед гарцыг нь гаргаад л өгдөг юм. Ааха. Баярлалаа. Sunshine Moon баярлалаа. За, аюу гоё үг. За, дараагийнх нь ЭГЦ-ийг хэлжэнтэй хамгийн гол нь өөрийн чадамжаа ашиглаж зорилгоо биелүүлэхийн чухлыг нээж өгч байгаад таалагддаг маш их баярлалаа гэнэ. Баярлалаа яа гэж. Яа. За, аюу гоё бүртгүүлсэн шүү. Бүртгүүлсэн хүмүүс яс. Бүртгүүлээд ороод ир заяа баярлалаа. Бүртгүүлсэн хүмүүстээ бүгдэнд нь лав дарчээ. Манай дасгалжуулалтын гэрээ хөтөлбөрийн талаар мэдээлэл хэрэгтэй бол манай админаас асууж агаад олоод аваарай заяа. Манай админ нь бүгднгээр нь гоё яагаад өгч. За, шинэ комментүүд байна. Цэко баасан тэгж баасан гарагт хамт явах найз байна уу гинэ. Баасан гарагт тэртээ чи өөрийнхөө биеийг чирээд аваад очиж байгаа бол тэнд очиод найзуудтайгаа уулз. Окей. Би тав тэгэлч. Цэко. Би энэ ахгүй. Лондонд байж хахад би юмд явъя гэхээр намайг явъя. Одоо би Лондонд Англид байгаа шүү дээ. Лондонд байгаа би ийм ивент дээр явъя гэдэг ингээ явуулсан. Манай монголчууд тийм завгүй, ийм завгүй гэдэг шалтгаан тоочоод явдгүй байсан. За яг цагаад бол харин тий дараагийнх дээр л явъя. Яхад тийм гоё л юм тэгчээд би надад ийм нэг проблем байгаа дээ. Өөрийнхөө санаа зовж байгаа проблем амар жижигхэн нэг хитэн төгрөг ч юм уу эсвэл нэг тийм ажил хийгээд завгүй ч юм уу. Тэр мөн ажил хийгээд олж байгаа хитэн төгрөгнийх нь ажил ийм ивентэд ороод гараад ирчүүл чи энээс илүү их мөнгө олох гээд байгаа юм. Тэгээ би маш олон одоо 2010, 11, 9 онд 2007, 8, 9 онд 10, 11, 12, 13 он хүртэл Англид байдаг ийм ивентүүдээр аягүй их утсан. Тэ одоо бол би маш цөөхөнд очдог болсон. Ялангуяа миний цаг, миний одоо хөдөлмөр маш их одоо чухал болж байгаа учраас би нөгөө тэр ивентүүдээр очиж ажиллахаасаа илүү одоо би ментор болоод дасгалжуулагч хийгээд ингээ явж байгаа юмнуудынхаа цог харцангуй өөрчилсөн. Би зөвхөн мультимиллионеруудын одоо ийм юм дээр очдог болсон. Тэгээд миний очиж байгаа ивентүүд зөвхөн миллионерууд цугладаг ивентүүдээр би очдог болсон. Одоо би зүгээр ажиллаа яаж ямар ажил бизнес хийх үү санаагаа олоогүй байж байгаа хүмүүстэй ярилцахаар над цагийн гал санагддаг юм дээ. Хэрвээ би network баялагын сүлжээ нэгээд баялагын сэтгэхүйтэй болыг би тэр менторуудын салбар дээр миллионеруудын одоо клубууд илүү очих боломжтой болсон. Манай залуучууд тэнд мөнгө төлөхөд мөнгө нь арай жоохон өндөр байдаг байхгүй. Гэхдээ
яваад очихлээр дандаа айгүй олон жил тогтвортой ажилласан бизнесүүдийн CEO ч гэдэг юм уу те chairman-ууд ингээ явж идэг, хөрөнгө оруулагч нар сууж идэг те. Бид нэр breakfast club, millionaire-ийн breakfast club гэдэг юм жоод байгаа байхгүй. Эсвэл бид нар influencers network ч гэдэг юм уу те. Ингээ маш хүчтэй тийм сүлжээний юу даахгүй. Сүлжээ гэх юм одоо саятангуудын уулздаг world class гэдэг юм, дэлхийн классын түвшингийн систем байгаа байхгүй. Тэгээд тэрэн дотор нэг ороод ингээ яваад орчихлоо чи эзэж буцаж чадхаа болчихдог. Буцаж одоо юу гэдэг энэ чиглэлд энийг хийхлээр заахаа одоохондоо энэ юм гэдэг ч юм уу те. Тэгээд тэрэн дээр очиж байгаа, гэрээ хийж байгаа, ярьж байгаа хүмүүсээс сэтгэлдээ тэнцэж ажиллахын тулд бидний сэтгүүл хэрэгтэй байна. Чиний цаг хөдөлмөр аягүй үнцэнтэй. Чи огт хэрэггүй байгаа хүнтэй одоо нохоо карчаа нохооны үүдээс сараад буцаад яваад байвал чи тэр нохоо болохгүй. Тэр нохоо болох шүү дээ. Энэ хүн тэний хүн байна гэчээл үүдээс нь хараад буцаад байвал чи тэр өөрсдөө тэнийг л өгч байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ чи ухаантай байвал энээсээ өөр юм сураад өөр орчин дээр өөр найз нөхөдтэй байгаад өөр баялаг сэтгэлгээтэй хүмүүстэй найз нөхөр болоод явах юм бол хамаагүй дээ. Роберт Кийосаки танай баян ав ядуу авыг заадаг хүн байдаг тийм. Тэрний Лондонгийн болж байгаа үеэр би 2007, 8, 9 онд яваад баян ав ядуу одоо Роберт Кийосакигийн багтай дасгалжуулалт аваад ингээ яваад миний үйл хөдлөх хөрөнгөний бизнесүүд аюул хөөрхөн болсон. Тэр шалтгаанд би бүрэн тэрийг Роберт Кийосаки баярлаа гэж хэлдэг. Тэгээд ийм ивент дээр явъя гэдээ ингээд оролцохлоор Кийосакигийн юм дээр би анх эхлэхдээ би маш олон залуучууд, Монгол залуучуудад би зар тавиад тий та нар ингэж очиулноо. Энэ Кийосаки гэдэг юм мундаг хүн байд юм аа. Энэний ивентэд би одоо очих гэж байна. Би өөрөө сайн дураар багийнх нь одоо ийм юм дээр оролцсноо. Ингээд яхад би 10 хүнд тикет өгөхөд өнгөө тикет шүү дээ тий. 10 хүнд тикет өгөхөд нэг 3, 4, 5 орж ирдэг. Тий иргэд иргэчээс нөгөө завдаа өнөөдөр амжих болсон оройтой төлөөлөлөө гэдэг нэг сонь зовдонтой. Тэгэл найзандаа хамтдаа яваа гэх би энийг зунгааралдаад нөгөө англиар ярьж байгаа юмнуудаа ойлгохгүй тий эсвэл би энийг ингээл чигээл одоо яана энийг ч ойлгохгүй штэ ингээд биш штэ гэж явчихдаг. Тийм байдгүйсэн. Тэгээд би тухайн үедээ ингээд тийм газруудаар яваад явж хахад манай монголчуудын сэтгэлээр нэрээ хажууд нь үнэхээр хаан жишээ байхгүй. Тэгээд миний тархийг задарч байгаа юм шиг байдгүйсэн. Тэгээд тэрэн дээр найзаагаа чирээ явъя гэхээр миний эргэн тойронд миний мэддэг хүмүүс дотор дандаа ядуучуудын хүрээлэл байдаг гэсэн. Манай ядуу хүмүүс дандаа л өдөр тутмын ойр зүрийн юмнуудыг яйдаг гэсэн хүмүүс, өөрийгөө яйдаг гэсэн хүмүүс, ажлаа энийгээ боловчууд их чинь манай нөхөр намайг зод чинь эсвэл хүүхдээ авах хүн байхгүй би гэртээ ийм байдаг тий нөгөө ээжд байгаа Монголд байж байгаа ээж аавынхаа өвчний эмчилгээнийх нь мөнгөний би өгөх хэрэгтэй гэдэг юм да санаа зов. Гэхдээ хизээч өөртөө зориулаад цаг гаргая би юм сурах гэдэг юм. Тэр ном аваачаад би бэлгэлдээд өгнө шүү дээ. Баян аавын ядуу аав гэдэг номыг бэлгэлдээд өгөхөд харин тийгч ойлгоогүй уншиж чадаагүй шүү дээ. Сууж. Үнэн ном хөтлөө уншиж чадахгүй тий. Тэгэхээр хүн ямар ч гоё боломж байгаа тэр бомтон хүмүүстэй миллионеруудтай ажиллах шанс байгаа тэр хүн авчдаггүй. Ерөөсөө энэ сэтгэлгээний асуудалгүй зөндөө том проблем. Тэгээд өөрөөсөө харамлдаг юм. Өөртөө цаг зориулж чадахгүй. Тэгээ өөрийнхөө төлөө жоохон хумсаа хөдлөж чадахгүй. Хүний төлөө амар гарцдаж амьдардаг. Тэр сэтгэлгээ бол манай монголчуудын хамгийн том ядуурл сүрлийн нэг том хэсэг. Тэгээ би тэр газруудад нэг найзаагаа чирээд явъя гэсэн ч гэсэн найз маань хурж ирчээд энэ яагаад байгаа юм? Тэгээд байгаа энэ сони юм а те нэгэд сүсээд энэ нэг сонь тэгээд ах юм а гэсэн ховж ярих гэдэг юм шиг. Яг хүний хийж байгаа зааж байгаа юмыг ерөөс сонсдгоо ойлгодгоо. Тэгснэ нэг жижиг юм дээр ингээд нэг тийм юу олж идэх гээд байгаа юу ямар зоригтой ингээд энд суугаад байгаа мэдгүй. Тэгчээс нар ингээд яа энэ хүн тэгээд ах юм а те энэ аягүй сан аягүй чанга юм а тийм хүн юу ярих гэдэг мэдгүй нэг сони юм а энэ аягүй сони юм а нөгөө муулаа гэдэг. Тэгтэл тэр хүний ярьж байгаа нэг өөрөө ойлгох хэмжээний юу байхгүй толгой нь бүр ингээд бүр өдөр тутмын жижиг проблемдаа ингээд дэлгэцсэн. Тэгээд ингээд уг нь ойлгох чухал юм тийм. Тэгээд би ойлгохгүй байх юм. Яриа л гэдэг. Ярьж байгаа хооронд чи энэ тайзан дээр ярьж байгаа нэх гоё өгүүлбэр хэлээд дуусчихж байгаа байхгүй. Тийм. Тэгэх чинь манай монгол залуучууд яадаг вэ гэхээр энэ л амар түнтгнээ л байдаг. Хэл мэдэхгүй байгаа ч юм уу, юугаач мэдэхгүй байгаа юм лөө. Ингээд түнтгнээ юм яриад байна. Тэгсэн мэтлээ яг ингээд өмнө нь гараад ингээд ийм гоё газар хурж ирчээд дэвшээгээ хэлэх юм а бодоо. Тэгээд цагаа хараад тэр манай дүү тэгэл гар утсаа арил текст хичээл хүмүүстэй. Би бол тэр хүмүүсийг хараад өө чийс гэхгүй юм. Хайрын цаг би чамтай би дахиж зурлахгүй. Надад гай болж байгаа байхгүй. Би сурах гэж юм ирчээд тэр хүний зугаацуулж аваад миний өдөр өнгөрөөд байгаа юм шиг зүйлтэй. Тэгээ би хайдаг бас. Ганцаараа явдаг бас. Тэгээ ганцаараа яваад би 10 хэдэн жил тий. Одоо би анх Англид иржсэн 2002-3 оны амьдрал. Энэ 10 хэдэн жилийн хугацаанд миний амьдрал өөрчлөгдсөн байна.
асар том өөрчлөгдсөн. Тэгээд сая яаж хаад Рожер надад бас нэг байсан. Сая mastermind сургалтын дээр төвчсэн. Чи 10 гаруй жил яг энэ чиглэлээр ажиллаад өөрийнхөө мөрөөдөлтөд хүрсэн байгаа байхгүй маань. Одоо мөрөөдлөө шинжлэх чиглэлээр зөвлөсөн. Тэгвэл нэрээ тийм шүү дээ. Миний мөрөөдлөд биелсэн байна. Би олон жилийн өмнө би сайн дасгалж өгч одоо монголчуудаа зориулсан монголчуудынхаа тий ядуурлаас ангижрахын тулд сэтгэлгээнийх нь проблемыг одоо тий энэ хүмүүс энэ болохгүй байна гэдэг чадварыг нь хөгжүүлэх талаас би performance coach шүү дээ. Performance coach гэж яг хүний чадварыг хөгжүүлдэг байхгүй. Хувийн амьдралын performance бизнесийн амьдралын перформансыг өөрчилдөг. Тэгэхээр хувийн амьдрал дээр ч бай тэр хүний чадвар маш хүчтэй байх хэрэгтэй. Бизнес дээр ч гэсэн ялгаагүй яг адилхан хүн ажиллаж байгаа учраас чадвар хэрэгтэй. Чадвар маш чухал байдаг учраас би performance coach гэдэг юм тгээс сурсан. Тэгэхээр одоо би хангалттай сайн чадвартай болчоод миний мөрөөдөл дараагийн түвшиндээ хүрэх болсон гэдгийг Рожер надад сануулж байгаа байхгүй. Тэгвэл нэрээ тийм биш үү? Тэ? Би тэгвэл одоо ингэж төлөвлөх юм байна гэдээ одоо бодож байгаа байхгүй. Миний мөрөөдөл, миний vision, миний алсын хараа ямар чиглэлд явах хэрэгтэй юм бэ гэхээр за тэгвэл би одооноос 10 жилийн дараа би хаана очих гээд байгаа юм бэ? Тэрийг яриа. Гэдэг дээр ярьж байгаа байхгүй. Саяхан манай нэг найз бичсэн Scott Pippen гэдэг залуу wealth migration гэдэг. Тэр нь болохоор ядуучуудыг ядуу амь хүмүүс зориулаад үйл хөдлөх хөрөнгөний бизнес гэхдээ crowd funding гэдэг юм одоо нөгөө мөнгөгүй мөртлөөс үйл хөдлөх хөрөнгөд орохыг хүсэж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс зориулаад техникийн системийг гаргаад өгсөн. Энийг яаж хэмэл оюун ухааныг ашиглаад блокчейн ашиглаад crowd funding ашиглаад эднийг яаж энэ хүмүүс хөрөнгө оруулалтын төслүүд дэлхийн аль ч өнцөг болонд байдаг хүмүүс багахан мөнгөөр одоо $1000 ч бай, $2000 ч бай, $200,000 ч бай хамаагүй ийм хэмжээний мөнгийг ашиглаад дэлхийн чинээний хөрөнгө оруулалт хийх боломж байна. Тэгэхээр дэлхийн чинээний үйл хөдлөх хөрөнгөний бизнесийг системжүүлэх ажил дээр байгаа гэдгийг сонсож байгаа байхгүй. Тэгээд би Скоттийн ярьжсэн юмнуудыг сонсоод хараад байсан чинь тэр залуу одоо 2-3 жилийн өмнө гэхэд яг надтай адилхан ярьж байгаа байхгүй. Тэгэхээр яг ижлэн millionaire club дээр яваад ингээд өдөр тутмынхаа амьдралын проблемыг яриад бизнес хийхэд яаж нээж гэдгийг яриад өгчсэн. Тэгэхээр энэ хугацаанд 2-3 жилийн дотор энэ залуу шүү дээ multi millionaire хийсэн байгаа байхгүй. Тэгээд удахгүй Рожер тэгж яриад байгаа байхгүй. Энэ Scott гэдэг энэ залуу болохоор удахгүй 100,000 million болно. Ягаад гэвэл энэ бизнес нь одоо хувьцааны юутай зах зээл рүү ингээд ороод энэ бизнес нь глобал зах зээлээр хэлж байгаа. Одоо хятад байж байгаа, Азад байж байгаа маш олон баячууд байгаа ш тэр бунтнаас баячууд байгаа. Тэр хүмүүс рүү яаж одоо тэр хүмүүсийн урсгалууд энэ техникийн системээр дамжуулж хятад байж байгаа үйл хөдлөлийн хөрөнгийн хэмжээг өсөлтийн хэмжээг бүр бодитоор харуулждаг тийм бүх юмуд нь харуулж идэг. Америкт байгаа, Англид байгаа, Чехт байгаа, Австралид байгаа бүх орнуудын одоо үйл хөдлөх хөрөнгийн систем юмнуудыг хараад аль төрлийн юм дээр оруулаад надад ашигтай байдаг урлагийг гаргаж ирээ тийм үйл хөдлөх хөрөнгийн төслүүдийг гаргаж ирээ танилцуулдаг юм бизнес юм гэж байгаа байхгүй. Тэгээ би ингээд бодож ирсэн. Хэрвээ би энэ залуутай хамтарч ажиллаад энэ чиглэлийн юм руу яваад авах юм бол би удахгүй Монголын зах зээлийн үйл хөдлөх хөрөнгийн энэ зах зээл дээр цоо шиг шинжилгээ хийх гэдэг байхгүй. Одоо харж байна тийм би ядуурлаас залуучуудыг гаргах гэдэг санхүүгийн хэрэгчлөө гэж яриад байдаг. Би хэрэгслийн нөгөөгүй ерөнхийдөө сэтгэл санааны сэтгүүгийн мөнгөний сэтгэлгээний хөтөлбөрөөр сэтгүүгийн төлөө явсан. Одоо гэтэл би дараагийн түвшинд нь би бид нар ингэх юм байна. Бид нар одоо техник ашиглаж, технологи ашиглаж. Би 10 жилийн өмнө Facebook гэдэг юм байхгүй дөнгөж гарч ирээд удаагүй байж хаад би анх Facebook-ыг хэрэгжижсэн тийм. Тэгээд намайг ингээ яриад ингээд юу яах вэ хүмүүс аягүй гайхаад хаяа лайк тарчаад ингээ явдагс анх намайг бичиж явах үед одоо тий гаргаж явах үед найз байсан хүмүүс ч гэсэн одоо хүртэл найзыг явж байгаа юм. Тэгээд тэрэн дотроос харахад 2-3 жилийн дотор энэ хүн оргуу хоосон 0 мөнгөтэй байжсэн чамаагүй хичнээн сая 10 хэдэн сая 20 хэдэн саяын хөрөнгө оруулалт хийгээд бизнес нь ингээд амар хүчтэй өөрчлөгдөж байгаа байхгүй. Гэтэл тэрэн дотор болж байгаа болохгүй байгаа нэг би өөрөө харилцаад байгаа учраас мэдээд байна. Гэтэл монголчуудад тэр бизнесийн боломжийг бид гаргаж өгөх боломж байна гэдэг дээр миний оюун санаа яваад байгаа байхгүй. Одооноос эхлээд өнөөдөр би 2019 оны 7 сарын 31 гэдэг өдөр танартай ярьж байна тийм. Магадгүй 2029 оны 7 сарын 31 гэдэг өдөр би энэ залуугийн ийм системийг технологи ашиглаж би баячуудын тоог монголчуудад оруулж ирэх юм би болох юмсан гэдэг төлөвлөгөөн дээр би ажиллах болмоор байгаа байхгүй. Тэгэхээр ядуу амьдрал нь баян амьдрахын оронд асар том ялгаатай. Тэгээд Скотчаас айгүй гоё нэг гоё гайхамшигтай нэг юм ярьж ирсэн. За хүн хүн амьдрал гэдэг чинь бэлэг гэж ярьдаг. Амьдрал гэдэг чинь бэлэг.
Гэтэ бэлэг гэж хүлээж авахаас илүү амьдрал гэдэг чинь бөөн бэрхшээл байхгүй. Бөөн асуудал. Бэлэг гэдгийг мэддэггүй хүмүүс дандаа бэрхшээл хүлээж авдаг тий. Амьдрал яаж ч ийсэн зөндөө бэрхшээл тий. Бэрхшээл байгаад мөнгөгүй байна гэдэг бүр лалрын бэрхшээл. Бүр шити бүр намгийн одоо тий ёроолын бэрхшээл байхгүй. Гэхдээ чи мөнгөтэй болчвол зарим бэрхшээлүүд жалгаж. Зарим бэрхшээл угаасаа байж дээ бэрхшээл. Зарим бэрхшээлүүд бол чи шийдэж болох бэрхшээл байгаа байхгүй. Тэгэхээр мөнгөтэй бэрхшээлтэй яваад ах юм уу? Мөнгөтэй байж байгаа бэрхшээлийг шийдэх асуудлуудыг олоод байгаа байхгүй. Мөнгөгүй байж байгаа хүн бэрхшээлтэй дээр нь мөнгөгүй байхгүй. Тийм лалрын амьдрал байгаа байхгүй. Мөнгөгүй байж байгаа ядуу хүн мөнгө чалга бэрхшээлж байна. Итгэдэг хүн чалга, найз нөхөд чалга. Одоо ховж ярьсан хүмүүс хажуугаар нь дүүрэн байна. Юм юу ядгүй анхаарал нь төвлөрч чадгүй, юмыг ойлгохгүй, нэг юм заагаад өгөхөд энийг ч ойлгохгүй штеп гэж зовлон тавьчихдаг. Англи хэл дээр нэг юм хэлээд өгөхөөр би англи хэл мэдэхгүй юм чинь гэдэг. Миний төлөв сурах хэрэгтэй юм шиг уурлаад байдаг юм шиг. Би компьютер одоо ч 30 минут амьдралаа өөрчил гэдэг юмыг бид нар ярьж штеп тий. Зааж юм. 30 минут амьдралаа өөрчлөе гэдэг аяныг бид нар явуулаад хүмүүсийг зүгээр имэйлээ бүртгүүлээд энэ аянд оролцох. Имэйл юу гэдэг вэ? Имэйл гэж юу гэдэг вэ? Энийг яаж бүртгүүлнэ гинэ? Хэлээд өгөөч. Ийм өө чи Моника биш юм уу? Би одоо хинтээ яриад байгаа юм. Та нар одоо намайг хилтаад байгаа юм уу гэж уурлаад байгаа. Имэйлээ зүгээр бүртгүүлээд орчих гэдэг системийг хийж өгөөд энэ товчлууд дээр дараад имэйлээ бүртгүүлэхээр өө эн чи болохгүй байна. Имэйлээ буруу өччихэд би эн чи болохгүй байна гэж уурлаад байж байгаа хүн баян болох уу? Тэр хүн миллионер юмыг зааж өгч байгаа боломж зөвхөн өөрийнхөө имэйлийнхээ очрыг олоод олъё гэдэг хатуужил төвчээр байхгүй байгаа хүн би ингэж бизнес хийнэ гэдэг аргыг заахад энэ хүн хүлээж авч чадахгүй байхгүй. Ингэж чи мөнгө баян болохын систем юм байна. Энэ техникийг ингэж ашиглах юм аа гэхэд тэр тогтоох юм байна. Зүгээр нэг имэйл гэдэг юм үнгүй байдаг. Имэйлээ ашиглаад 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аян үнгүй явагддаг гэдэг юмыг заагаад өгч хаад хүлээж авч чадахгүй байхгүй. Тэгэхээр би та нартаа гэхэд бид нар технологийн 900-д ирсэн тий. Одоо энэ амьдрал, энэ ертөнц тэр чигээрээ бидний чиний явах ёстой, хийх ёстой зам байгаа байхгүй. Имэйл мэдгүй гэдэг шалтгаанаас болоод ард нь үлжээл одоо чиний хохин л юм. Одоо яах вэ? Бид нар чадах хэмжээгээр явна, чадах хэмжээгээр зааж өгöd байгаа. Гэхдээ бид нар заримдаа бас үнэхээр зарим хүмүүс бол юм заагаад өгöd арай л дэндүү давраад байгаа. Тий. Тэгээд хүн би завгүй байна. Зарим хүмүүс надад аягүй хувийн мессеж өгдөг байхгүй. Миний хувийн профайл дамжуулаад мессеж өчгөр нь би завгүй байна чи манай админууд руу холбогдоод асуулт асуугаад авчихгүй тусалцаа авчих юм. Ганц тэгэл хэлж штэ юу сүртэй уурлаад. Айгуу сонир тий. Би завгүй байна уучлаарай чи ингээд манай админ чамд туслаад байна энэ асуулт. Тэгэхээр нөгөө өөрийнхөө бүр хувийн чат үсгэж би тийм юм над энийг ганцхан зүйлөө хэлээд өгч штэ энийг хэлээд өгч штэ. Би ерөөсөө сүултээ бүр тийм хүмүүсийг бүр игнор хийе блок хийх дамраа байхгүй зарим. Гэхдээ нөгөө бодлын энэ байгаа. Хэрвээ бид өөрийнхөө миллионер менторуудаа тий мөнгө өгөөгүй ээжээж тэр хүний цагаас нь ингээд хулгайлаад ингээд олон юм өөрийнхөө зовдон яриад надад ингээд өгч та ямар сүртэй юмтэй ингээд загнаад байвал тэр хүн надтай харьцах үгүй байхгүй тий. Тэгэхээр би өөрийнхөө алдаагаа засах хэрэгтэй биш үү? Би хүнтэй харилцаагаа би сайжруулах хэрэгтэй биш үү? Өө яана миний яг үнэн хэлэхдээ тэгээд гэсэн хэлээд өөдөөс ингээд олон юм яриад байгаа байхгүй айгүй хэцүү. Тэр хүн өөрийг тоохгүй ингээ хайчихлаа. Би ингээ тайлбарлаад би одоо завгүй байна би дасгалжуулт руу орохгүй завгүй байна намайг нэг хүн үлээгээд байна гэдэг жаах чинь өөдөөс ингээ. Тэгэхээр бид нар нэг юм байгаа байхгүй хүний ерөөсөө хүндэхгүй хүний орон зай хэрвээ чи миллионертэй ажлыг туслая гэх юм бол тэр хүнийг ойлго. Тэр хүний зааж байгаа өгж байгаа тэр тэтгэлэг юу вэ те бүх юмнуудын өмнө чин сэтгэлээсээ судалж аваад чин сэтгэлээсээ хуваалцаад өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлээд тэгээд төлбөртэй юм байдгийн бол тэрний төлөөд оролцож болно. Төлбөрийн төлж чадахгүй тэтгэлгийг авдаг журам байдгийн бол тэрийг нь анхааралтай сонсож агаад хүлээгээд аваа. Яг үндэ нэг тийм жижиг юм байгаа байхгүй. Би томроод байгаа юм биш. Би яг одоо яг үндэ олон мянган залуучуудад зориулаад олон сая тэрбум хийх боломжтой Монгол залуучуудыг сэргийлтэнд оруулах гэдэг байгаа байхгүй. Монгол хүмүүс аюул хүчтэй гэж ярьдаг. Гэхдээ өөрийнхөө хүчтэйг мэдэрч чадахгүй тэр чадварыг олж чадаагүй байхад би энд нэг хүнтэй ингээд зурлаад байж болохгүй байхгүй. Би шаардлагатай гэсэн зөв юм дээр фокус хийж тэр олон мянган хүнд нөлөөлөх ажлыг хийх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг аюул үнэн зүгээр ойлгож аваарай за.
тэгээд ирэх юм бол биднэрт үнэхээр гайхамшигтай болоод байгаа юм тийм. Та нарт таалагдж байна энэ лайв. Би ерөөсөө ойрд юу байгаагүй юм шиг л ангад цангасан юм шиг л ярьж байна. За зарим хүмүүсийн аз жаргал хийж ном бол ном нь бол зүгээр л гайхамшиг гинэ. Баярлалаа. Ном нь хаагур байдаг юм ямар үнэтэй ном юм болоо гинэ. Ямар нэртэй ном бол гинэ. Ном нь болохоор бэрхшээл ба боломж мөнгө ба миний үнцэн гэдэг номууд байдаг. Тэгээд тэрнээс болоод байгаа за. Тэгээд ном захиалмаар байгаа бол 99 15 60 53 гэдэг утсаар манай уран төгс рүү холбогдоод захиалга хийчих болно за. За вау энэ зарим юм баярлалаа. Орж болохгүй юм линк өгнө. Орж болж байгаа орлоод үзээрэй за. Жохон хүлээж агаад олон хүн зэрэг ороод тахлаар бас магадгүй алдаа зааж магадгүй. Гэтэ зүгээр за. Яг зөв цоко ирэхс тэгж бүртгүүлэх линк нь лайв дээр байна шүү гэдэг. Би линкийг өгсөн хүмүүс тэгдэж штэ. Яг өмнө нь байж байгаа юмыг дараад орохгүй гэж хаана орно гинэ гэж асуугаад байхгүй. Асуухаас өмнө унш. Заримдаа бүр тийг хэлчихмээр асуухаас өмнө унш. Тэ би бол менторудаас ингээд юм суухад тэдний өгсөн байж байгаа мэдээллийг өөрөө хүлээж авъя гэдэг. Би өөрийнхөө анхаарлыг сайн төвлөрүүлэх нь аюул чухал байгаа байхгүй. Хүн юм өгчөөд ахт чинь тэрийг өөдөөс нь ихэд юм гэж аюул тэнэг байгаа. Тэгээд линк нь яг энэ дээр дараад юу аа гэж заавал аюулгүй тодорхой бүх системтэй байгаад байгаа байхгүй. Олон мянган хүн тэрийг ашиглаад яваад байхад заавал чамд өөрт чинь зориулаад энэ линк шүү гэдэг өгөөд өөдөөс нь энэ ч болохгүй байна гэж суугаад байна. За уран заяа чулуудаа гинэ. Сайн байна уу? Анх үзэж байна. Товчхон танилцуулаач гэж байна. За миний Facebook хуудасаар ороод юу ачихтай. Миний нэр Мөнгөнтия Бацүх гэдэг. Бацүхын Мөнгөнтия гэдэг. Моника Бацүх гэдгээр нь та нар аягүй сайн мэдж байгаа. Манай пэйж рүү ороход Моника Бацүх гэдэг пэйжин дээр маш их хэмжээний мэдээлэл байгаа. Манай вебсайт monicabacuk.com гэдэг хуудсан дээр маш их хэмжээний мэдээлэл байгаа. Тэгээд тэрэн рүү ороод миний 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцоод ингээд явж үзчихээ. Маш их юм сурна за. Тэгэхээр би одоо алийг мэдгүй учраас би бүхэл бүтэн намтраа тооцож авахгүй юм за. Мэдгүй байж байгаа хүмүүстэй зориулаад жоохон төвчээртэй ухаад үзэх юм бол би Richard Branson анх харангуйтай юу гэж Richard Branson гэж мэдээг баг. Тэ. Тэгээд айчмдаа ингээд мэдээдсэн чинь вау нөгөө сексист нөхөр чинь гараад ирвэл яг Richard Branson юм байна гэж мэддэг. Ойлгосон. За Sunshine Moon гадаадд байгаа хүмүүс нь scholarship авах боломж байгаа. Бид нар scholarship авах боломжоо манай email листэнд байж байгаа залуучуудад имэйлээр явуулж байгаа манай пэйж дээр бас би лайв хийчин. Тэгэхээр яг тэр зааврын дагуу оролцоод яваарай. За би заавраа бид нар онлайнаар ч юм офлайн ч юм. Нэг давуу юм нь юу вэ гэхээр Монголд байж байгаа бид нар онлайнаар өгөөд ахад зарим хүмүүс хэрэглэж чаддаггүй байхгүй. Яг хэлээд заавар өгөөд ахад бид нар бас л хагасдгүй байна уу харин би тэгчлээ. Одоо сандарсандаа одоо санаа зовсондоо одоо би ингэ хийчлээ гэж бас нэг баахан алдаа ярьдаг байхгүй. Тэгэхээр манай өсгөө яах гэдэг нь гэхээр сэтгэлэг авах гэж уралдаанд орж ирж байгаа хүмүүсийн гаргадаг алдаануудыг яагаад энэ алдаануудыг битгий гаргаарай гэж хагаад бүхэл бүтэн гоё сурал зааж өгөх хэлдэг юм за. Окей. За. Болчихно. Баярлалаа. Одоо цэгийг нэ 2 жилийн өмнөөс л дагаж сонсож байсан. Одоо бол хөтөлбөрт нь хамрагдаж чадахгүй байна. Таны хийснээр өнөө маргааштайгаа зууралдаад юм яг зөв. Тэ? Яа. Харин энэ нэг яг юм харамсалтай юм байгаа даа. Манай монголчууд боломж өгөөд байхад өөрийнхөө гарын дор хийж байгаа юмыг мэдхгүй. Тэгээд тэрийг яах вэ гэж өнөө маргаашийнхаа жижигхэн юмыг бодоод идэг болохоос биш. Яг том юм би энэ дээр ингэж хийх юм байна гэдэг бүх юмаа зориулж хэрэгтэй байхгүй. Би та нарт түрүү хэлжсэн тийм. Би миллионеруудтай яаж хамтарч ажиллах вэ? Мөнгөгүй байжсэн гэсэн би ийм их хэмжээний мөнгөний төлөх чадвар анхандаа байгаагүй. Гэхдээ би тийм байжсэн гэсэн одоо баяа ядуугийн Роберт Кiyosaki-гийн юм ингээд яаж явж исэн би найзаагаа гуйж агаад найзаагаа тэнд аваач гэж пиццагаар танаалдж байгаа тий өнгөө сургалт байна би энэ дээр ингэ очих гэсэн гэж гуйж байгаа дагаж очиод тэгээд тэрэн дээр үзсэн. Тэгээд тэр ивент дээр очиход манай тэр найз яасан гэхээр тэр гоё ивент дээр хурцчихэд өвшигээ суугаад байхгүй. Гэхдээ би хажууд нь яг ядгаагүй ядуу хүн байгаа шүү дээ. Тэр ивент дээр хурц ирчээд бистэ үг хүсэггүй бүгдний ноордоод бичээд тэмдэглэе тий. Тэгээд тэрний дараа миний жижиг хөрөнгө оруулалтууд яагаад айдианууд гарч ирэл энийг ихчээсэн гэдэг нөгөө эрт тишээгээ ороод тэрний ивентийнх нь залуучуудтай холбогдсноо асуугаал тэ номыг нь уншаад ингэ явжсэн чинь нэг мэдсэн чинь миний бизнесүүд хөгжөөд би
одоо анх үе болохоор би үйл хөдлөх хөрөнгө рүү ороход байр авах мөнгө авахгүй тийм байхгүй юм чинь гадаадд ингээ явахад аюу хэцүү шүү дээ. Тэр мөнгө чинь цуглах тийм амархан биш. Тэгээ байж хахад би яаж болгоод мөнгө аваад байсныг манай тэр найз мэдээгүй. Нэг хэдэн сарын дараа би анхныхаа байрыг авчлаа гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь чи яаж мөнгө олсон? Амар их мөнгө штэ байр авчих ингээд өөдөөс манай тэр өвшигээ сууж яасан найз надаас сууж байгаа байхгүй. Гэтэл би болохоор чи чамайг өвшөөж хооронд чинь яаж гэдгийг яриад байсан байхгүй тийм хүмүүс. Яаж мөнгөтэй болох вэ гэдгийг яриад байсан байхгүй. Чамайг яг өвшөөгээд уурлаад уустаа ядар чинь заа 30 сарын явж ах чинь би пиццаны мөнгийг төлчөөд чам төлчөөд читэй хувааж идсэн. Тэгээ би зэрэгцэд суужгаад өөрийнхөө одоо анхны байр авах мөнгөө яаж олох вэ гэдэг төслөө боловсруулаад суужсэн. Тэр хоёрын ялгаа байгаа байхгүй. Энэ хүн анхаарал нь төвлөрч байгаа хүн яаж нэхэр мөнгө хийгээд байгаа байхгүй. Би бол яг тийм байсан. Миний анхаарал айггүй сайн төвлөрч ажиллах хэрэгтэй гэдгийг би мэдчихсэн. Би өөрийнхөө төлөө үзээч миний энэ тархи гэдэг юм чинь миний амьдралын хувь тавилтыг зөв заалах ганц юм баг. Миний гар биш ээ. Яг үндэ миний гар биш. Миний хөлч ус биш. Миний тархи байгаа байхгүй. Би мянган удаа одоо хөлсөө туслуулаад ажиллаад байж болно. Гадуур гараад өчнөө байгууллагатай, өчнөө хүмүүстэй уулзаад хэрүүл хийгээд явж иж болно. Гэтэл миний амьдрал миний толгой муу авах юм бол би яг тэр ажлаа давтаад л яваад байж болно. Мянган удаа хийсэн ч гэсэн хичнээн цагийг зориулсан ч гэсэн 10,000 цаг, хэдэн мянган цаг зориулсан ч гэсэн зарим юмнуудыг хийгээд үр дүн гардаггүй байхгүй. Тэгтэл надад ингээл газраар нэг мэлхий шиг ингээл нэг амар яст мэлхий шиг ингээд явж ясны оронд дээгүүр нь ингээд онгоцонд суух эрхийг нэг хүн олгож байгаа байхгүй. Тэрийг энэ онгоцонд суух тийзээ яаж авд юм бэ гэдэг аргыг энэ хүн надад зааж өгöd байхад би ингээд тэнэг царайлаад үлдчихвүдэ гэдэг айдас надад амар их байсан. Тэнэг царайлаад ойлгохгүй. Тэгээд миний толгой яаж ийм гэхлээр бистэ яаж хийж яагаад нэг ширхтэн тэмдэглэж аваад тэрийг хэрэгжүүлэе гэж бодоод би чадах хэмжээгээр хөөцөлдсөн. Тэгээд энэний ичтэй байхгүй. Тэгээд тэр хүн өвшөөгөө сууж хахад миний оюун ухаан анхаарал төрсөн улаан ардаас нь авч ирсэн. Би яаж одоо энийг хийх вэ? Энэ дийлийг яаж хийх вэ? Энийг хийхин тулд ингэж явах юм шиг хүмүүс ингэдэг нэрээ тийштэй гэж бодглохоор би миний бүр нойр өрөхгүй байхгүй. Бүр инээ төрөл. Тэгээд толгой ингээд тархи цэнэглэгдээд бүр сэтгэл хөнгөрөөл хамаг юм ингээд цээж ингээд огшоол явчихдаг шүү дээ. Бүх юм гоё болоод ирэнгүүт нь би вау ингэж хийж болд юм шүү дээ. За хэдүүлээ ингээд юусэн ингийн байна гэдэг 10 хэдэн жилийн өмнөх юм яриад шүү дээ би одоо тий. Тэгээд би гараагаа эхэлжсэн. Тэгээд тэрний дараа би асар их гоё юм сурсан. Гэтэ нэг гоё юм юу вэ гэхээр би сурангуудаа юу авахгүйгээр би эхлээд өөрөө хэрэгжүүлээгээд олон жилийг өөртөө зориулсан. Би олон жилийг энийг сайн болоод би энэ чадвараа үнэхээр ингэж өгөх юм бэ, тэгж өгөх юм бэ гэдэг дээр анализ дээр аягүй их ажилласан. Өөрийнхөө стратегийг хөгжүүлээд Английн, Лондонгийн бизнес үүдтэй ментор хийх боломжуудыг одоо та нарын мэдж байгаа Дональд Трамп одоо тий Richard Branson гэдэг энэ мундаг хүмүүс Steve Jobs одоо хин амьд байх үеийнхэн тий. Тэгээд энэ хүмүүс ирдэг, ярьдаг, уулзалт, ивент, сургалт тэр бүхэл юм байна. Юу л вэ би тэр явж байсан. Би тэр сургалтууд нь тэр юм дээр нь за цагаа зориулаад би багт нь ажиллаж байна. Тий өөрийнхөө хөдөлмөрийг зориулж байна. Тэгээд төлбөртөө төлбөрийг төлж байна тий. Энэ хүмүүсээс суралцаад бүр ойлгож авсан бүх юм Лондонд өгж байгаа гой юмнуудыг би бүгднийг хараж үздэг байсан. Тэгээ үзээд нэг юм ойлгоод ирэхлээр би за онлайнаар бизнес хийн гэж энийг хэлдэг юм байна. Одоо дасгалжуулалт хүмүүстэй ингэж ажиллах гэдэг юм байна. Хүмүүсийн мөнгөний сэтгэлээ чи юм байдаг юм байна. Хүн үннээ бодоод алдаа гаргах юм байна. Би бүгдийг нь ойлгох. Тэгээ ойлгох тусмаа надад юу орж ирж байгаа гэхээр вау тэгвэл энийг хэдүүлээ яа. Энийг яг монголчууд ингэж өгөх юм байна. Энийг энэ хүмүүстэй дадлгажаад үзье. Би англи хүмүүстэй ажиллаад дасгалжуулагч хийгээд ментор хийгээд Английн байгууллагуудаа ментор хийгээд дасгалжуулагч хийгээд явж хахад би амар их юм сурсан. Тэгээд ясныхаа дараа бид нэр яг ингэж ажилладаг юм. Тэгэхээр энийг яг Монгол хөгжил рүү яаж оруулах вэ гэдэг дээр би фокус хийсэн. Тэгээд сүүлийн хэдэн жил би дасгалжуулалтын активитиг Монголд нээчээд тэрийг би болох багаа бүтээгээд явж байгаа учраас өмнө нь бол би хагас хот Монгол руу хагас нуус нэг хаяа нэг дасгалжуулагч хийгээд юмаа хийгээд явдаг гэсэн. Яг бүрэн хэмжээгээр би бүтээ ажилладаг байсан. Тэгээд яг одооноос би яг жинхэнэ одоо 3 хөтөлбөрүүдэд явуулаад тэрийг багаар нэг хүмүүсийг би айгүй бодлоготой зөв стратегтэй хөгжүүлэх гэдэг байгаа байхгүй. Зүгээр нэг хаа хамаагүй хүмүүсийг хүний мөнгийг авчаад тэгээ дараа нь тэгснийхаа дараа ингээд маргаан зөрчилтэй авах гэж бодоод байгаа учраас хөтөлбөрт орж ирж байгаа манай багт орж ирж байгаа надад тасгалжуулалт хийж байгаа хүн болгон
амьдрал нь өөрчлөгдөд гарах хэрэгтэй. Тэгэхээр урд нь би бол хүмүүсийн ядаж талхаваад талхыг заас хаасаг байдаг гэдэг хүн тод байхгүй. Гэтэл дасгалжуулалт аваад надтай ажилласан хүн хизээч мартагдчихгүйгээр амьдрал нь өөрчлөгдөх гэдэг юм. Хизээч энэ хүний амьдрал өөрчлөгдөх ёстой. Энэ моментод ингээд ажилласан тохиолдолд энэ хүн сайжрах ёстой гэдгийг мэддэг учраас миний хийж байгаа цаг болгон момент болгон ямар нэгэн нэг чиглэлийн зангилаа гаргаж өгдөг. Тэгээд энэ дээр би аяг их фокус хийж өгч байсан. Энэний маань ичидээр маш олон хүмүүс амьдрал өөрчлөж. Одоо та нар манай дасгалжуулалтын академийн 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцсон хүмүүсийн тоо өнгөрсөн 3 жил гэдэг хугацаанд энэ аян явагдсан байна. За энэ аян дотор 20 эдэн мянган оролцсон байгаа. Оожгаараа тий. Зарим хүмүүс нэлээд олон удаа татаад оролцсон байгаа гэдэг. Тий. Хизээ хүссэн үедээ хинч хизээ зогсоохгүйгээр ерөөсө оролцъё гэсэн хүн байхад өнөөдөр авч болохоор тэр 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг маш хүчтэй аян гэдэг хэлдэг. Тэгээд тэр аяныг чинь бид нар ямар ч мөнгө төгрөг авахгүйгээр өөртөө зүгээр сэтгэл гаргаад юм сурыг гэж байгаа бүх залуучууд сурах боломжтой төвшөнд байдаг. Тэргүүр аяг их гоё чидтэй тий. Тэгээд тийм учраас би та нартаа гээд хэлэхэд ерөөсөө үнэхээр юм сурыг бол боломж маш их байна. Мөнгө зориулах боломжгүй гэж болно. Гэхдээ цаг зориулаад суралцъя гэж чиний оюун ухаанд буруу юм алга. Тэгээ өөрийнхөө төлөө хөдөлмөржиж амжилтанд хүргэх гэдгийг мэдж байгаа бол энэ 3 юмны зангилаа дотор одоо бид нар 25 мянган одоо 25 сая төгрөгийн үнэтэй хөтөлбөрт оролцох, тэтгэлэгт оролцох боломжийг яаж авах вэ гэдэг аргыг манай өсвөө заах гэдэг байна. Тэгэхээр Улаанбаатар entrepreneur social media event энэ тавхад маргааш нөгөөдөр гэхэд болно. Одоо баг маргааш идэж одоо баг үр цагаар маргааш тоглохгүй байна шүү дээ. Тэгэхээр 5 дахь орой 18 хагасад World Wine Center гэдэг газар дээр болно. Ичнээ залуучууд, ичнээ хүмүүс орж ирдэг төлбөртэй бүртгэлтэй бүртгэлд очихоос өмнө 25 мянган төгрөгөө бүртгээд төлчүүл тэр ивент дээр хүрч 25 сая төгрөгийн үнэлгээтэй тэтгэлэг авах аргаа суралцаж аваад тэрнийхээ дагуу тэтгэлэгтэй аюу гой хүчтэй оролцсон бол бид нар тэр хүнд манай топ фануудыг зориулаад энэ тэтгэлэг олгоно. Тийм байна. Би бас нэг гоё юм юу тий зарлаа тий. Манай Facebook пэйжн дээр манай Facebook пэйжний топ фанууд гэх хүмүүс байгаа шүү дээ. Та нар манай юм дээр үнэхээр фан байгаад өнгөрсөн хугацаанд миний хийж байгаа бүх видеонууд дээр коммент хийгээд бүх видеонуудыг шеэр хийгээд лов дараад ингэж явж байгаа бол тэрнийхээ топ өсгөрөө заяа. Тэгэх юм бол чамд ямар ашигтай вэ гэж хэлээ. Тэгээд бид нар топ фанууд дотроосоо нэг хүнийг сонгож нэг сар надад үнэгүй тасгалжуулалт хийх 100% ялагчийг тодорхойлох гэдэг. Нэг л хүнийг сонгох тийм. Тийм учраас бид нар энэ боломжийг олгож байгаа. Тэгээд тэрийг авахын тулд одоо байж байгаа энэ лайвыг үзэж байгаа бүх хүмүүстэйгээ санд болгоод хэлэхэд энэ үзэж байгаа видеог шеэр хийгээрэй. Монголчууд хүрэх ёстой бүх газруудад шеэр хийгээрэй. Маш олон хүмүүс сонсоороо хин хамгийн өндөр шеэр хийж гэн, хин хамгийн өндөр одоо коммент өгж гэн, хин хамгийн одоо манай юмнуудыг лайк дардаг гэдгийг бид нар уралдаан зорж байгаа топ фанууд дотроосоо төрүүлсэн нэг хүнд нь ийм 2 сая төгрөгийн үнэтэй боломжийг олгоно. Окей, гоё гацтай манайхан. Окей. Вау, шир сайн гэрээ за. За тэгвэл найзуудаа таг хийгээрэй. Манай өнөөдрийн лайвыг ойлгохгүй ч юм уу сурахгүй мэдгүй байгаа бол анхаарал төвлөрөөд суралцаарай за. Окей. За намайг тэгээ төгс биш байна энийг тэрийгээ битгий уурлаад байгаарай. Зарим нэг хүмүүс тэгээд өгдөө шүү дээ. Гунгаа Төвшинбат гинэ. Яа надад боломж олгож өгнө. Би сонсголын бэрхшээлтэйч таны англи биш монгол хэл дээр явуулж байгаа видео ихэнх нь гардаг болохоор хадмал үг оруулаад надад над чиг хүмүүс том тус болох байх гэдэгт найдаж байна. Би танаас удаа дараалан гуйж байна. Баярлалаа гинэ. Гунгаа чи юу яачих вэ? Тэгээ бид нар яг ингээд хичээл заагаад хөтөлбөр заагаад ирэхээр чи энийг олчлоо гэхэд яаж хэрэгжүүлэх вэ гэдэг чи би хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр бид нар яг одоогийн байдлаар тийм хэмжээний санхүүгийн потенциалтай одоо юу гэдэг те сонсголгүй ч юм уу бэрхшээлтэй сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй зориулаад хийх хэмжээний нөөц болцоо одоохондоо яг байхгүй байгаа байхгүй. Тэгээ яаж зориулахаа би мэдээж мэдэхгүй байна. Манай баг үнэтэй хүчээр манай юмыг үнэхээр орчуулад өгдөг орчуулагч байдаг бол магадгүй нэг өдөр болох бах. Гэхдээ яг тэр хэмжээний нөөц болцоонд бид хүрээгүй учраас яаж хийж байгаа чи монгол хэл дээр байж байгаа агуулмжийг монгол номыг сайн уншаад тий хуваалцаад ойлгоод авчвал
болох болов. Яг одоохондоо одоо над тийм хадмал бичиг хийгээд байх хэмжээний цаг нөөцөн үнэхээр байхгүй. Манай баг дотор маш олон хийх ажлууд аяг их байгаад байдаг. Багийн маань одоо потенциалын түвшинд одоохондоо яг тэрэн дээр фокус хийх хангалттай байгаа байхгүй. Тийм учраас уучлаарай за. Гэхдээ ямар ч хэлсэн бичсэн номнуудыг, подкастуудыг одоо юмнууд байдаг шүү дээ, тий. Юмнуудаас одоо бичмэл байж байгаа юмнуудыг цахим номнууд гэдэг байгаад байна шүү дээ. Тэр хувилбарыг олоод аваач. Тэгэхэд бол боломжтой байж магадгүй. Гэхдээ би яг яаж гэдгийг одоохондоо хэлж мэдэхгүй байна. Уучлаарай за. Окей. Sorry. За. Penny stock ашиг болох боломж нь аль хэр байдаг вэ? Би ингээ хэлчихдэггүй энэ хөрөнгө оруулалт ингээ асуугаад байгаа хүмүүс яваад байна шүү дээ. Penny stock ч гэдэг юм уу тий. Ийм юм дээр ямар ч юм одоо бизнес хийж байгаа зарим тэгжсэн сүлжээний бизнес одоо энэ юунууд Herbalife ямар вэ болохгүй юу гэдэг ингээд хүмүүс юм асуудаг. Тэр одоо хэрэгсэл машин мөнгө хийдэг хэрэгсэл нүуний машин чинь буруу байхгүй. Хамгийн гол нь тэрийг хэрэгжиж байгаа хүний толгоос итгэхгүй проблем байхгүй. Тэр хүний толгоос итгэхгүй проблемтэй сэтгэж байгаа тохиол юу ч өгсөн хэрэгжүүлж чадахгүй. Би тэрийг ч хэлээд өгч байна. Мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөр дээр бид нар хөрөнгө оруулагч болох сэтгэл зүй гэдэг зааж өгдөг. Хөрөнгө оруулагч байгаад би эндээ ингэж ашигтай ийм төсөл хийвэл надад ашигтай юм байна гэдэг өөрийнхөө төслийг бий болгож сурдаг хүмүүс байгаа. Манайхан ингэдэг сууж байгаа машин цуухаас энэ машин болох уугүй гэж шалхахаас өмнө эхлээд бид нар өөрөө би энэ машиныг жолоодож авч явах хүн мөн үү биш үү гэдгийг шалах хэрэгтэй байхгүй. Тэр маань амар чухал. Онгоц би чамд гişнэн одоо миллионерийн гоё онгоц байдаг гэж үү. Тэр миллионерийн гоё онгоцны дотор чи суулаа. Гэтэл чи энэ онгоцыг жолоодоод газраас хүн дээр үлж авч явж чадахгүй байхгүй. Тэр хэмжээний орлогыг, тэр хэмжээний чадварыг хүргэх хэмжээний түвшиндээ чи өөрөө онгоц жолоодох жолоочийн үнэмлэхээ аваагүй байгаа. Тэр чинь чиний проблем байхгүй. Тэрнээс биш онгоц нь өөрөө проблем биш. Онгоцынхаа хаана үзлэг хийх ёстой, хаана шалгах ёстой, бензин, петрол одоо юу гэдэг нь те одоо техникийн үзлэг нь ямар байх ёстой гэдэг шалгалт үзлэгийг хийж мэдэхгүй юм бол харанхуй онгоц юм. Ямар ч сайн онгоц байсан гэсэн бензиний шалгахгүй яваад онгоцдож өгнө. Баггүй. Тэгэхээр сууж байгаа онгоц нь чинь проблем асуудал биш байгаа байхгүй. Чи жолоочийнхаа зүгээс проблемтэй жолооч бол ямар ч онгоцыг аюулгүй газар буулгаж чадахгүй. Амжилттайгаар чи баг ниснээсээ 7 дор юм болох гэдэг. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэж яг юу гэдэг юм бэ? Яг сагаад бодвол чиний сэтгэх хүч нь өөрийнхөө хөрөнгө оруулалтынхаа прожектыг амжилттай болгох түвшинд сэтгэж харж чадахгүй. Хэрвээ чи тийг том сэтгэж сураагүй бол чиний тарих толгойн проблем байгаа байхгүй. Чи өөрөө хамгийн том эрсдэл гэсэн. Хэрвээ чи чамд энийг аваад яваа гэдэг нэг ажил чинь нэг даалгадаг шүү дээ бизнес хийхэд чинь тий. Байгууллага чинь чамд нэг том прожект даалгаад өгч чи хийж чадахгүй байна гэж сүлдээд айгаад энийг чи хийхгүй байна. Энийг аваа надаас ав гэж дутаадаг болоод чи тэр хөрөнгө оруулалтын төсөл хийгээд амжилтанд хүрэх чадахгүй гэсэн. Чи өөртөө итгэлгүйгээсээ болоод боломжийг алдчихна. Чи өөртөө итгэлгүйгээсээ болоод маш том проблемүүдийг үүсгэж байгаа байхгүй. Хэрвээ чи тийм байгаа бол чи чамд ямар ч онгоц байгаад нэмээгүй, ямар ч гоё хөрөнгө оруулалтын төсөл, ямар ч гоё сүлжээний бизнес байгаа чи амжилтанд хүрэх чадахгүй. Би энийг чи хэлдэг тийм. Тэгэхээр сүлжээний бизнесүүд бүгд буруу биш ээ. Янз янзын өөр гэсэн аргатай хүн болгоны профайл, хүн болгоны зан чанар, төлөв, арга барилтанд тохирох ёстой. Чи тохирох хүн биш бол чи тэр хэрэгжүүлж чадахгүй байхгүй. Тэгэхээр тэр одоо бизнесийн арга барил проблемтэй биш. Тэр бизнесийг амжилтанд хүргэсэн 10 хүн байжсэн ч гэсэн амжилтанд хүрээгүй бас нэг 10 хүн байдаг. Яагаад? Тэгэхээр тэрийг хэрэгжүүлж байгаа хүний сэтгэхүйн проблем байна. Яг ижлэгийн байгаа ч гэсэн чи хэрэгжүүлж чадахгүй. Яг адилхан лангуу ажиллуулаад юм уу, мэдлэг ажиллуулсан ч гэсэн нэг нь аягүй амжилттай болоод сүлжээ дэлгүүр болтлоо хөгжүүлж чадж байгаа. Нөгөөх нь нөгөө лангуун дээр алдаг оног байгаа. Тийм лангуун дотроо унтаад нөгөө нэг түүц шиг юмтай болцсон. Тэр дотор унтаад лээдэг нөгөө бараа бүтээгдэхүүн яахгүй. Тэр дотроос орж ирсэн мөнгөө аав даахтай их чинь нэг аягчны тижээгээд лээдэг. Нөгөө мөнгө чинь явдаггүй бол тэр хүн хизээч сүлжээ дэлгүүртээ хөгжиж чадахгүй шүү дээ. Тэ? Тэр нэг ялгаа байхгүй. Бизнес өөрөө проблем биш ээ. Бизнесийг авч явж байгаа хүний сэтгэхгүй проблем. Тийм учраас бид нар миний бизнес гэдэг хөтөлбөрийг 9 сард хийдэг. 9 сард энэ хөтөлбөр маань 1 жилд оролцох төлбөр нь 5 сая. Тэгээд 5 жил суралцахын тулд би 25 сая төгрөг суралцах боломжийг 25 сая төгрөгийн суралцах боломжийг олгож байгаа. Тэгээд 5 сая төлөх боломжтой бүх хүмүүс төлөөд ороод ир. Энэ сэтгэлийг сураад явчихна. Үлдэгдэл одоо тэр хүмүүс 5 сая төлж байгаа хүмүүст би 20 сая төгрөгийн бэлэг өгöd байгаа. 20 сая төгрөгийн бэлэг буюу тэр маань яаж юм гэхээр дахиад 4 жил надтай менторийн зөвлөгөө авах эрхийг өгöd.
Дахиад 4 жил чи надаас менторийн зөвлөгөө аваад тэгэхээр ямар ч хэсэн чи бизнесээ амжилтанд хүрэхэд нь одоо чи өнөөдөр ажилтаа байж болно, ажилгүй байж болно, гэртээ сууж байгаа орлого байхгүй, ямар бизнес хийх санаагаа мэдгүй байсан ч хамаагүй манай хөтөлбөр дотор байж байгаа залуучуудаа ярилцаад өөрийнхөө дасгалуудыг хийгээд үрдэнэ гаргаад идэх байхгүй. Хөтөлбөр дуусгаад 2-3 сарын дотор бизнесээ хийгээд амжилтанд хүрсэн маш олон залуучууд үж идэг. Тэр залуучууд өнөөдөр надтай зэрэгцээд манай багтай, манайхантай хамтарч ажиллаад тий ярилцаад байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүсийн сэтгэлгээ аюу гой хүчтэй болчихсон. Гэтэл түрүүчийн жил өөрийгөө харамлаад одоо нөгөө 5 сая ячаа заас одоо яна юм гээд ингээд юмаа хийхгүй яваад байсан хүмүүс одоо хүртэл яг нөгөө 5 саяг олж чадахгүй гэдэг стресстэйгээ хэвээр байгаа. Гэтэл тэр хугацаанд манай хөтөлбөрт эхний жилдээ ороод ирсэн хүмүүс бизнес үедээ ихлээр 5 сая гэвэл 50-60 саяар нь олцсон. Ном бичсэн хүмүүс ч байна тий, хөтөлбөр сургалтууд явуулсан хүмүүс байна тий. Бизнесүүд нь аюу гоё ингээд бүр хөгжөөд дараагийн түвшиндээ одоо 5 сая 10 сая чинь би 1 сарын дотор 1 7 өдрийн дотор олчиж штеп юм аа. Ямар гоё юм бэ? Ингэж болдсон байх гэдэг юм надад яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар 7 хоногийн дотор бид нар сая харсан те Dream Big гэдэг багцыг бид нар ярьсан. Тэгтэл маш олон хүмүүс энэ хэмжээний мөнгийг бүр амьдралдаа мөрөөдөж үзээгүй байна. Гэтэл бид нар 4 хоног зарлаад хичнээн саяар нь олж байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нар яаж мөнгө хийх вэ? Яаж хүмүүс туслах вэ? Яаж бизнесийг хийх вэ гэдэг маш сайн мэдээд байгаа учраас маш богино хугацаанд хичнээн сая төгрөгөөр нь бид нар бидний дансанд орж ирэл авах, мөнгө орж ирэл авах. Тэгээ хэдхэн минутын оронд дараагийн хүн залгаад мөнгө нь орж ирэл авахгүй. Дараагийн хүн залгаад мөнгө нь орж ирэл авахгүй. Бид нар онлайнаар систем ашиглаж байгаа. Онлайнаар систем ашиглахын чиг дагуу чанар нь юу гэдэг? Өчнөө мянган хүн энийг худалдаж аваад, энийг суралцаад явах боломж байгаа байхгүй. Монголд зүгээр нэг дэлгүүр байдаг бол чи нэг моментод нэг хүнтэй л ажиллана шүү дээ. Нэг газар л нэг танхимд нэг 20 30 хүнд орно. Онлайн дэлгүүр, онлайн сургалтын давуу чанар 200 300 олцсон боломжтой. Тэргүүрийг хийж дээ тий. Одоо би өнөөдөр лайв хийж байна. Тэр хичнээн үзэж байна. Хэдэн 100-аараа үзэж байна тий. Хэдэн 100-аараа үзэж байгаа, хэдэн 1000-аараа үзэж байна лайв гэдэг. Тэгээд энэний хүч чадал ямар их вэ? Та нэг бодоод үзтээ. Онлайн бизнес хийх, онлайнаар одоо бидний чиний амжилт ямар байж болох вэ гэдэг юм чинь офлайнаар зүгээр ердийн одоо дэлгүүр шоп лангуу ажиллаж байсан эсвэлтхэн үргэлжлүүлсэн юм байна. Тэгэхээр манай надад заадаг ментор надад ийм гоё хүчтэй сэтгэл өгсөн. Би энийг санамсаргүйгээр олоогүй, тэр их мөнгийг санамсаргүйгээр би цуглуулаагүй. Миний аягүй хөдөлмөр гэдэг үнэхээр мэдээ хэний ч өмнөдөө өстой хэлэх хөвгтэй авч байгаа байхгүй. Тэгээд тэр хөдөлмөр маань эргүүлээд манай багш шингээд, манай ажилч шингээд та нар эргүүлээд Монголд байж байгаа өчнөө сая залуучуудад туслах хэмжээний хэрэгцээтэй төвшөнд дараагийн юмнуудыг бий болгоход ашиглаад явж байгаад би баярлаад байна. Энэ юм байна. Тэгээ энэ гайхамшигтай юмыг та нартай хуваалцаж байгаад их баяртай байна. Болж гинэ үү? Халагдж гинэ үү? Окей. За би энэ юун дээр хараад заяа. За. Гоё шүү тайдаг ярьсан чинь. Яа. Одоо шин та нар нойрс хэрэгцсэн үү зарим хүмүүсийг? Нойрс хэрэгцсэн үү? Окей. Манай ивент дээр орж ирээ заяа. Тэгээд яа нэмэлт тусалцаа хэрэгтэй болоод манай пэйж руу холбогдоод админасаа яаж бүртгэх юм гэдэггүй админуудыг тест хийж аваад тийм ингэж бүртгэх гэсэн юм аа гэдэг дансныхаа хуулгамуулгыг явуулж байгаа яаж хийж байгаа бүртгэж ирээ заяа. Тэгээд яа та нартайгаа Улаанбаатар entrepreneur social гэдэг ивенттэй манай өсгөө уулзалтна. Тэгээд тэр хүмүүстэйгээ уулзалдаад миний номыг тэндээс авч болно, миний подкастуудыг тэндээс худалдаж авч болно. Бүх юмнууд тэнд байгаа за. Тэнд байж байгаа юмнуудыг худалдаж аваад өөрийн болгоод олоод авахыг бодороо тэгээд та нартай амжилт хүсье заяа. Өнөөдрийнхөө лайвыг өндөрлөх үү? Ерөнхийдөө яа бид амьдаа хэлэх юм хэлчихлээ шүү дээ. Баярлалаа ёо, хайртай шүү. Тэ? Яа. Тэгээд та нартай бүгдэнд нь та нартай ч гэж одоо тий. Чамд энэ өдөр шөнийн өглөөний оройны энэ цаг мөчиг бүхэндээ одоо ирээдүйн саятан болох тэр бомтон болох аян замаа эхэлж байгаа чинь би баяр үргээ хэлчихье. Тэгээд тэр бомтон болохын тулд яаж явах вэ? Миллионер болохын тулд өөртөө сурах хэрэгтэй юм байдаг бол тэрийг бид нартай хуваалцаараа комментээр бичээрэй. Өөр одоо суралцах хэрэгцээтэй хүмүүс байгаа бол тэд нартай шеэр хийгээрэй. Окей. Тэгээд Монголд байж байгаа залуучууд маш олноороо бизнес хийх, амжилт хийх боломжтой, амжилтанд хүрэх боломжтой. Гэхдээ яаж үгүй мэдэхгүй байгаа байхгүй. Миний зүгээс юу вэ гэхээр би зүгээр тэрэнд гүүр болоод энэ өөрийнхөө мэдж байгаа миллионерийн баялагын динамик гэдэг тэг Wealth Dynamic Master гэдэг юм байгаа шүү дээ. Баялагын динамик master гэдэг энэ юмд явлаа гэхэд энэ $98,800 юм
би ороод энэ байгууллагатай хамтарч ажиллаад энэ байгууллагын нэг монгол залуучуудаа л өөр хүнд өгөх тийм ээ. Тэгээд энэ дээр суралцаад нэмээд оролцъё гэж байгаа залуучууд ойртой дээрээ миний бизнес гэдэг хөтөлбөрт оролцоороо манай 3 янзын хөтөлбөр явагддаг байгаа. Тэгээд жил 3 янзын хөтөлбөр явагддаг. 3 сард бид өмнөөс хэлээгүй бие зас гэдэг хөтөлбөр явуулдаг. Өөрийнхөө амьдралыг бол хөөртэй итгэдэг. Өөрийгөө хөгжүүлэх талын сургалт явуулдаг. 6 сард бид нар гэр бүлийн данаанд буюу гэрээ зас гэдэг агуулга дээр ажилладаг. Тэр нь болохоор гэр бүлийн хүмүүстэйгээ яаж ажиллах вэ? Яаж харилцаагаа хөгжүүлэх вэ? Хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх вэ? Одоо гэр бүлийн чинь асуудал зөрчилдөөн хэрүүл маргаалттай асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудлыг бид нар гэр бүлийн данаанд гэдэг хөтөлбөр дээр явуулдаг. Яаж биеиндээ хайр өгөх вэ? Яаж хайрыг хүлээж авах вэ? Яаж үнэхээр хайрлуулсан шиг хайрлуулаад хүлээж авсан шиг аваад үнэхээр амьдралын ич хэдийг бүр ингээд шүүсийг бүр зүрх сэтгэлдээ шингээх үү гэдэг дээр асар хүчтэй юм гэдэг. За одоо миний бизнес гэдэг энэ хөтөлбөр маань 9 сар болдог. Тэгээ 3 сар, 6 сар, 9 сар дээр тогтоочих та нар. 9 сард одоо энэ хоёр түрүүчийн хоёр хөтөлбөрт энэ жилдээ амжаагүй бол 9 сарын дээр заавал суу гэлчээ. Тэгээд энд суучвал чи дараагийн хавар болоход чи дараагийн хөтөлбөрөд ямар гайхамшигтай ижтэй болох юм бэ гэдэг үнэхээр сайн ойлгон заяа. Энэ миний бизнес гэдэг энэ хөтөлбөр дээр оролцоход чи яах вэ гэхээр миний бизнес гэдэг хөтөлбөр дээр чиний зорилго яах гэдэг юм гэхээр чи бизнесийнхаа амжилтыг одоо чи бизнестэй байж болно сая. Бизнестэй байдаг бол бизнесээ дараагийн түвшинд нь хөгжүүлэхийн тулд юу хийх вэ гэдэг дээр зөвлөгөө авчих. Бизнесгүй байж байгаа жоохон гарааны бизнестэй ч юм уу жоохон санаагаа ингээд боловсруулад явж байгаа хүмүүс бол вау ингэж яг хөгжүүлэх юм байна гэдэг бизнесийн бүрэн модельтай, загвартай арга барилаа олчиж бизнесийн брендийг аюул сайн хөгжүүлээ явчихна. Тэр дотроос ямар хүмүүстэй хамтарч ажиллах нь яаж байх вэ? Яаж зах зээлийг төлөх вэ? Бүх юм чинь бүр ингээд төлөвлөгөө step by step гэдэг юм уу үе шаттайгаар тэгээд эхлээд энийг дараа нь ингээд ийм 8 модулээр бид нэг хүчтэй ажиллаж байна. За хэрвээ бүр бизнесийн айдиа байхгүй ажилтаа байгаа ажлынхаа хажуугаар нэг юм бизнес гэж юм юу гэдэг юм бэ гэдгийг мэдгүй байж байгаа хүмүүс бол маш олон хүмүүс тийм ч дээ бизнес мэдхгүйгээс хүмүүс бизнес руу ордгүй байхгүй. Бизнесийг мэдээд авчвал чи бизнесийг амжилттай хийх магадлал өндөр байхгүй. Бизнес мэдгүй байж байгаа хүн ганцхан 8-аас хэтэрдэггүй. Бизнес хийж үзээгүй хүмүүс яадаг вэ гэхээр юм байгаа байхгүй. Би одоо өөрийнхөө 90 тойронд гэж маш олон мянган монголчуудтай ярьж штэ тий. Гадаадд байгаа ч хамаагүй Монголд байгаа ч хамаагүй бүгдээрээ байгаа адилхан. Бид нар нэг юм жоохон юм мэдхээр амар нуудаг өөрхөн мэдчихүүл яана гэж харамлдаг байгаа байхгүй. Тийм учраас яадаг вэ гэхээр бизнес мэдж байгаа хүмүүс ингээд юм заагаад ингээд явахлаар айгүй хос үздэг. Би өөрөө яана би яаж хийж чадах вэ? Би чадахгүй ч одоо яана гэсэн айц айгүй байдаг. Тэгтэл энэ хүмүүсийн хажууд би оноонд орчих уу, эвгүй байдалд орчих уу гэдэг айснасаа болоод бизнес огт мэдхгүй байж байгаа хүн бизнес рүү үзэж хавдаж чадахгүй болчихдог. Тэгээ тэр айцаа давж гарах чинь одоо энэ миний бизнес гэдэг хөтөлбөр хамгийн чухал юм байна. Ягаад гэвэл бид нар энэ дээр яг чам шиг орж ирж байгаа хүмүүс бизнес хийгээд бизнесийн ажил хийжсэн ажлынхаа бүх юмнуудыг зохицуулаад би ингэж хийх ёстой юм байна. Миний чиглэлийн бизнес хийх ёстой юм. Өөрийнхөө авьяасыг тодруулаад тэрэндээ тохирсон бизнесээ хийгээд тий бүх юмнуудаа ойлгоод байгаа байхгүй. Тэг шанс нь илүү өндөр байгаа. Тийм учраас манай түрүүчийн жилүүдэд оролцсон хүмүүс жил болгон өөрсдөө байгаа мэдрэгддэг бид нар. Бүр ингээд вау ямар гайхамшигтай юм бэ. Яг юм заагаад өгөх шингээдэг хүн болвол ингээд жил болгон хүчтэй орж ирдэг байхгүй. Орж ирээд ярьж байгаа юмнууд нь вау ста боо инспирэшн гарна штэ. Тэгэхээр манай хөтөлбөрт байж байгаа залуучууд сурцсан юмнуудаа хуваалцж байгаа нь бүр ингээд хөтөлбөрт дөнгөж орж ирж байгаа хүмүүстэй амар их сэтгэл санаа нь аюу гоё одоо дэмжлэг болоо авчихдээ. Чамайг бизнес хийхэд дэмжлэг бий болгодог хамт олон байхгүй бол энэ хөтөлбөр бий болгоод байгаа байхгүй. Тийм учраас би энэ миний бизнес гэдэг хөтөлбөрийг 5 сая төлсөн ч гэсэн чи 20 сая төгрөг хожиж байна. 25 сая төгрөгийг төлөөгүй яжиж чи бүхэл бүтэн амьдралынхаа асар том асуудлуудыг шийдээд явна гэдэг бол би энийг чийдэж хэлнэ. 5 сая төгрөг бол үнэхээр жоохон мөнгөтэй. Гадаад байж байгаа хүнд бол 2000 долларын хэмжээ. Тэр мөнгө бол маш бага мөнгө. Би энэ хүмүүстэй би тэр үнэжтэй 25,000 долларыг төлөөд би Roger юм төлөхөд надад амар хүн санагдав. Би та нар 25,000 доллар гэж хэлээгүй байхгүй 2,000 доллар гэж хэлж байна. Тэ? Тэгэхээр Rogerтэй одоо би өөрийнхөө миллионер ментортойгоо ажиллахад 25,000 долларыг би өөрөө төлж агаад суралцаад явж исэн үе байжсэн байна. Тэрийгээ би танаас ирэхгүй байна. Тэр чинь 2,000 болчихсон. Тэр их мундаг хүмүүсээс би миний англи хэл аягуулсан. Миний одоо өөртөө ихтгэл аяг хүчтэй. Би маш их юм одоо түрүүн шимтэл 10 хэдэн жилийн өмнө шимтэл сурч исэн. Тэр бүх юмнууд чи одоо та нарын
Монгол хүний хөрсөнд, Монгол орчинд хэрэгжүүлэх боломжтой тэр арга техникийг бүгднийг энэ миний бизнес гэдэг дээр шингээч байгаа. Энэ хөтөлбөр чи албаны гэж үнэхээр байхгүй. Тийм учраас би Монголд байж байгаа бүх залуучуудыг гадаад байж байгаа, гадаадаас орж иж Солонгосоос, Японоос, Англиас, Америкаас хаан хамаагүй оролцож болно заяа. Манай вебсайтны төлбөрийн систем ч гэсэн гадаадаас шууд төлөх боломжтой. Монголын дансаараа төлж болно, гадаадын дансаараа төлж болно. Аль нь ч амархан бүгд ойлгомжтой. Маш тодорхой өгөгдсөн байгаа зэ. Тэгээ энэ хөтөлбөрүүдэд би ороод ирэх хүмүүсээ би ураад байна. А хэвээ чи оролцъё, төлөе, тэрийг ингэх юм бол тэрэнд ерөөсөө проблем байна. Би тэрийг чиш сайжруулаад хэлээд үгүй тэрийг хэрэгжүүлээд өөрийн болгоод аваад зэ. Хөтөлбөрт нэг ороод ирсэн бол чи үнэхээр өөрчлөгдөхгүй байхын арга байхгүй. Зүгээр өөрчлөгдөж байгаа хүмүүсийг хараад нулимсгэн гарцуугаад тэгэл чи өөр ирэхгүй чиний амьд өөрчлөгдөж байна. За чи өөрчлөгдөж байгаа хүмүүсийг сонсон гутаал чи вау би нэр ингэж болох юм байна штэ гэж санаа чинь төрөөд ирсэн. Энэ бол ий чи би энийг л ий чи гэж хэлсэн. Тийм учраас би та нартай гэж хэлэхэд миний явуулж байгаа хөтөлбөрүүд бүгд нь оролцоороо тий хэрэгцээтэй ганцаарчсан олон хүмүүсийн дэргэд юм ярихад хэцүү байдаг бол ганцаарчсан дасгалжуулалтын гэрээ хийгээд аваарай. Тэ манай фэн дээр дээрээс нь хэлээд манай Facebook пэйж дээр надтай ганцаарчсан дасгалжуулалтын мөнгө нь байдгүй болвол мөнгө нь байдгүй болвол би чамайг манай пэйжэн дээр байж байгаа бүх лайвуудыг шеэр хийгээд коммент бичээд манай өмнөж фэн байх юм бол магадгүй би чамд нэг сарын 2 сая төгрөгийн үнэтэй дасгалжуулалтыг би чамд зориулаад өнгөө ялагч болгож тодруулах шанс байгаа байхгүй. Тийм учраас би чамайг найзуудаа таг хийгээрэй, юугаа таг хийгээрэй те шеэр хийгээрэй. Үнэхээр чин сэтгэлээсээ чи юм сурахыг хүсэлтэй бол мөнгөгүй байсан ч гэсэн чи өөрийнхөө үйлдэлээр үзүүлэх хэрэгтэй байхгүй. Талархдаг би ийм сурсан гэдгийг бидэртэй хуваалцаад байх юм бол энэ хэд хоногт би чамайг магадгүй ялагч болгоод тодруулах юм лээ те. Тийм учраас одоо бид 8 сарын 15-нд 25 сая төгрөг тэтгэлээ зарлана. Тиймээс наан бид нар би сая хэлжсэн те 2 сая төгрөгийн ялагчаа тодруулна. Ийм байгаа байхгүй. Тэгэхээр манай пэйжэн дээр топ фэн болоорой. Манай пэйжэн дээр найз нарыгаа лайк даруулаараа, хуваалцаараа, тэг өөрийнхөө ажилуулдаг Facebook групп байдаг бол итгэвтэй чи сошиал медиа дээр итгэвтэй сайн ажиллаж чаддаг бол бүр чиний нэмэлт бонус байхгүй. Тийм учраас тэрийгээ даваа ашиглаад явах юм бол улам чамд ашигтай болчих. Тэгээд тэр утгаараа би чамд тийм боломжууд болдог. Тэгээд миний зүгээс гэх юм бол танартай хуваалцах юм маш их байна. Гэхдээ би яг тэр шагналыг ч юм уу тэр эрхийг авах хэрэгтэй хүндэнд би биелүүлэх хариуцлагыг өөрнө. Энэ миний хөдөлмөр, миний менторуудын олон жилийн хөдөлмөр. Тийм учраас би тэрийг зөв шагнал авах хэрэгтэй. Үнэхээр энэ хүн тусалцаа хэрэгтэй гэдгийг мэдэрч байгаа хүндээ бэлэг өгөх юм төлөө яж байгаа шүү дээ. Тэгэхээр 25 сая төгрөгийн ашигыг одоо бизнесийн хөрөнгө оруулалт хийж чаддгүй маа гэхэд одоо эх хэд хоногийн хугацаанд миний түрүү жилийн ялагч болсон залуучуудын яриаг сонсоод өөрөө миний 4 жилийн зарлж исэн видео бичлэгүүд манай YouTube-ээр ороход ч байгаа, манай Facebook пэйжээр ч байгаа, миний сошиал медиа сувгуудаар бүгдийг зарласан байна. Чи тэгээд орж үзээд ухаад тэр дотор байж байгаа мэдээллүүдийг сонсоод ялагч нь болохыг ерөө тий. Тэгээд Улаанбаатар entrepreneur гэдэг сошиал гэдэг энэ ивент дээр яваад очиороо манай багийн залуучуудтай уулзаараа танилцаараа тэднэрт бас нэг гоё тийм эерэг харилцаагаар тэр хүмүүсээс бас нэг мэдээд байгаа юмнаас нь хуваалцаад чин сэтгэлийн гоё нэг үчиг гоё өнгөрүүлээрээ өөрөөсөө битгий харамлаараа өөрөө бусдаас битгий муу санааж одоо юугаар юм нэхээрээ тий манайх авах гал гэдэг ш. Авах гал байгаа мөртлөөс хүнийг ингээд ялцал гэдэг. Тэхийг битгий бодороо аль болох эрүүл саруу сэтгэлээр өөрийгөө хөгжүүлээрээ өөрөө бусдыг хөгжүүлээрээ зэ. Тэгээд ийм үгээр өнөөдрийнхээ лайв өндөрлийг эргүүлээд хэд оны дараа би дахиад ороод ирнэ зэ. Амжилт хүсье. Окей. Хайртай шүү. Bye. Энийг лайв дуусгая.